За нараа пастрын үед хэд хэдэн жил болж байгаа лээ? Одоо би чинь итгэхэд завар 33 жил болж шүү дээ. Намайг төрхөөс өмнө итгэжсэн. Тийм байна. Эсвэл хөгширж байгаа юм байна да би. Саяхан л залуу байсан ч юм уу. Тэний тэр өмнөх ярилцлагуудыг сонссон л доо. Яг хорх ангид хоригдчих доо. Яг ээж чинь Библи авчирч өгөөд тэгээ итгэжсэн гэсэн тий. Тэрнээс хойш одоо яг энэ итгэлийн зам нь л тэр үед яг та хэд яриг сонсохоор зүгээр дарахны хулиган байвал байх байсан байгаа байхгүй тий. Өдөд баг амьд байх ч юм уугүй ч юм уу. Тийм амьдралаар амьдсан л. Угаасаа нэг бол шороонд, нэг бол шоронд тэгэл байж шүү дээ. Нэг бол нөгөө шар хатанд гэдэг шүү дээ. Энэ гурван нэгдэл байх байсан баг. Гэхдээ ер нь тэгээ шороонд л байх байсан л да ойлгомжтой юудээс. Амьд байх ямар ч боломж байхгүй. Жишээгөө. Тэр үеийн одоо яг тэр замаараа явсан хүмүүс л тэгэл ер нь залуугаараа бас орсон уу? Олон сайхан хөвгүүд тий. Хөвгүүд л гэж ярина л да. Бид нар чинь өөрсдөө насан туршигөө жоохон бацаанууд л байсан юм чинь тий. Тэгэл тухайн үеийн яг хуу нийгэм тэгэл тухайн үеийн тэгэл эр хүн байх гэдэг нэг одоо буруу ойлголт тий. Тэгэл бидний чинь тэгэл буруу зам руу мангар бацаануудыг чинь тэгээ дээрээс нэг хилээд өгчих алгадаад авчих аав байхгүй юм чинь тий. Тэгэл буруу зам руу орол л доо. Тэгээ багш нар ч бас нөлөөсөн л дээ бас энэ дашрамд хэлэхэд бас ер нь бол хид хідэн хүчин зүйлсийг хүчтэй нөлөөсөн юм билий. Буруу зам руу ороход. Тэгээ өөрийн тэгээд бас мэдээж хүнлөө буруу чихээд явах уу тий. Хамгийн гол нь өөрийн мунхаг бодол тий. Яг нэг 19 20 морь тэг үеийн бас сэтгэл хөдлөл байна л да. Хүний тархич одоо 21 хүрж иж тархины урт хэсэг логик бүрэн хөгж дуустдаг гэж байгаа юм. Тэр чинь баг 24 хурж иждэг гэсэн чинь бүр ялангуяа урт хэсэг юм. Тийм янз бүр хаад 24 байж болж байна. Тэнгүүд алкохолыг 21-ээс доош хориглоод байгаа нь бас нэг тийм настай. 18 наснаас доош гэж хэлээд байгаа бас тустай настай байгаа даа. Тэгэхээр яг тэр үеийг би одоос өөрийнхөө үед санаж байна л да. Яг тэгж хүнд гар болж байгаагүй. Гэхдээ л бас их тэнийг юм боддог байсан. Хүмүүст өөрийгөө их нотлохгоол те ууралж мохомдож ингэж сүр үзүүлэх гээл те. Их тийм байсан ба. Тэгээ эрэгтэй хүний л бас хүүхэд болгоны дотор байдаг баг тий. Тийм баг. Зарим нь арай л илүү хөгжсөн юм уу гэмээр. Яаж чиглүүлэх үү гэдгээс те. Темперамент гэдэг одоо төрөлхийн өгөгдлүүдээс бас хамаарат. Зарим хүмүүс их тогтвортой, зарим хүмүүс тогтворгүй. Би бол яг тогтворгүй байсан баг. Чи ер нь аав ээж элэг бүтэн гэрт өссөн үү эсвэл? Тий, бурхны авралаар элэг бүтэн өссөн. Одоо ч аав ээж байгаад их баярлалтай шүү дээ. Аав ээжийнхээ маш их залбирдаг. Тэгээд тэр чинь бас том бэлэг шүү те бас. Миний одоо аавгүй өссөн амьдрал, миний амьдралыг одоо яста тас харанхуу яста нэг харагдсан хар амьдрал руу оруулсан зүйл бол хамгийн том хүчин зүйл бол ердөөсөө аавгүй болсон шүү дээ. Гэтэ харамсалтай нь бас харж байхад аавтай хүмүүс хүүхдүүд ч бас ааваасаа шархалдаг ийм тал байд юм байна. Одоо би бас өөрөөсөө л харж ин л да одоо ингээд би өөрөө аавгүй өссөн учраас өөр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй юмсан гэж амар хичээж байгаа шүү дээ. Өнчрүүлэхгүй юмсан нэг бол цагаасаа өмнө одоо буруу мозуршилтай амьдраа тий. Ингээд нэг цагаасаа өмнө чад хийчихгүй юмсан эсвэл одоо нэг салж сарнаад ингээд өөр хүүхдүүдээ өнчрүүлээд явчихгүй юмсан гэж энэ хоёр зүйл дээр их л одоо залбирч хичээж эхэлсэн чи заримдаа ингээд нэг өөр хүүхдүүдээ гомдоох тий. Нэг шархлуулах ийм зүйл ингээл байгаа л өөртөө ингээл гутраал санаа зовж явж байхдаа одоо энэ амьдралын жаргал зовлон чи ямар юм эсрэг тесрэг байт юм бэ те аавгүй хүний зовлон байхад аавтай байхын зовлон гэж байна шүү дээ ихгүй хүний зовлон байхад ихтэй байхын зовлон гэж байна гэрлийгүй зовлон байхад те бас гэрэлсний зовлон гэж байна энэ хорвоо ердөөсөө төгс гэж юм энэ хорвоод ердөөсөө алдагдсан үний юм байна л да. Ариун Библи хэлдэг тий. Хүний нүгэл гэдэг хүний нүгэлт мөс чанараас болж энэ дэлхий өөрөө эмгцэгцээ алдсан тий. Хүн хүнээсээ салтсан, байгаль дэлхийгээсээ хүн салтсан, хүн бурхнаасаа салтсан, хүнд ирсэн. Тэгэл хичнээн сайхан хайр дурлал болоо суусан ч тэгэл тун удахгүй тэгэл өөрсдөө ч мэдгүй хүсээгүй биевнээ шархлуулаад нэг мэтгэд нөгөө хайр сэтгэл нь үзээ ядалт болсон ч юм уу гэл. Харин энэ амьдралын нэхэр нэг гашуун үний ийм л үт юм байна те. Тэгээ одоо энийг давж туулаад явхаас өөр арга байхгүй юм байна. Харин бид нар яг бурхнаас нөгөө fallen nature те унсан тэр нэг юм өгөгдөлтэй байгаад байгаа хэрэг. Бурхнаас холдсон. Тэгэл ганцаараа байх ч хэцүү. Өөрийгөө ойлгох дэндүү төвөгтэй санагддаг байж одоо бол яг би нөгөө мэрэгжлийн хүн. Тэгээ бас Христ итгэлээр яваад нэлээ амархан энгийн санагдчихээн л та.
Тэнгүүд их төвөгтэй тухайн үед их л төвөгтэй байсан. Яг уучраа болоход маш хэцүү. Тэгээд нэг төвөгтэй хүн дээр нэмээ дахиад нэг бүр нэг ааш авир хэцүү хүнтэй нийлчихвэл тэр өч ойлголцоод амар хэцүү. Тэгэл явж идэл хүүхдтэй боллоо. Өөрөө төлөвч хамжааг байхдаа хүүхдтэй буруу хүмүүжүүллээ. Хүүхдтэй гимтээлээ. Ингээл бид нар яваад байгаа юм. Тэгэхээр яг тэгэл чадхаараа яг эзний хийж байгаа эзнийг ирэх өдрийг хүртэл тэгэл чадхаараа Паулийн хэлдэг шиг уралдаандаа гүйжлэх хэрэгтэй юм шиг байна тийм ээ. Ер нь бол тэгэл хожим нэг өөхөх үедээ ч гэдэм үү те. Би хичээсэн шүү дээ гэд нэг өөртөө нэг харуулсах зүйлгүй дуусахад бол за тэр л одоо ер нь нэг сэтгэл хангалуун өөртөө явах нэг завшаа юм уу гэж бодлоо. За бусад хүмүүс бол одоо хинч гэж хэлсэн одоо дүүрч те. Ердөөсөө угаасаа хүн сайн байхыг хичээсэн ч яг үнэндээ бол өөлөх зүйл гарч ирж ил байна. Тэгэл байх. Тий. Гол нь хүн болгоны юмыг харж байгаа, ойлгож байгаа өнцөг өөр болохоор хүн болгонд тааруулж амьдарч хизээч чадахгүй мэн гэдгийг би ойлгож байгаа байхгүй. Тэгэл байх. Тий. Бид нар бол шүүгч нар биш. Эзэн болохоо бидний битгий шүү гэдэг байгаа. Тэгэхдээ ямар байхыг сургаж зааж өгч байгаа. Сайн байх нь юм, муу байх нь юм те. Тэнгүүд бид нар бол ял гүйцэтгэгч бол бүр огт биш байгаа байхгүй. Иесусийн одоо биднэрт өгсөн сургаал шүү дээ. Тэр эмэгтэйг бүгд чулуу шидэх бол өөртөө эрэхтэй гэж үзээд нь шүү дээ. Шүүлтээр чулуу шидэх ёстой. Өөртөө ял гүйцэтгэгч гэж бодоод ялаа гүйцэтгэх гэсэн чинь та нарын нугаас нүгэлгүй нэхний чулуугаа шидэх гэдэг. Тэгэхээр бид нэг мэдхэд яг өөртөө яг тэр одоо Иесусийн тэр өгсөн тэр сургаалын фарисеучуд болчиход байгаа байхгүй. Нэг мэдхэд хүмүүс рүү бид нэр чулуу шиднэ. Заримдаа яг тэр эмэгтэй шиг болцсон байж байна. Гэтэл бол бид нэр Христ шиг байх хэрэгтэй байгаа гэдэг. Тэгээ ер нь бол шүүлт, шийтгэл, сахилгажуулт хоёрын нэг тийм ялгаал наачаа харагдаад байна л да. Одоо тэр завхарч байгаад газар дээрээ баригдсан эмэгтэйг эвдээчүүд бүгд ингээд чулуудаж алах гэжсэн шүү дээ. Хууль нь байж идэг. Тэ завхарчийг ердөөсөө чулуудаж алгаж байгаа юм чинь. Ингэж л одоо улс үндэстэн эмх цэгцтэй байна. Дашрамт хэлэхэд бол тэр хуулинд бол тийм харгис маргис юм гэж хүмүүс бол ямар муухай харгис юм бэ гэж харах гээд байдیں۔ Үгүй байхгүй юу? Харин эсэргээр нь харвал ямар ариун юм бэ гэж харах хэрэгтэй байхгүй юу? Завхаарлыг ингэтэл жигшиж үзэн ядаж те улс үндэстэнд байгаа энэ садар самуун эр нөхөрт гараагүй ээж нь эцгийнхаа герт эцгийнхаа ор дэрийг бузарлаж ингэж садарлаж явж байгаа зүйлийг үндэстнэрээ тэгж жигшиж одоо хүн эр нөхөрт гарахдаа цэвэр ариунаар л гарах хэвээр. Тэгээ ийм хууль байхлаар чинь ямар ч аав хүн ээж хүн эмээгээд одоо охиноо хүүгээ ийм байдалд оруулахгүй тулд сайн хүмүүжүүлнэ дээ. Эсвэл одоо бусад залуучуудаас ийм зүйлийг хараад өөрөө бас ёс зүйтэй зөв амьдрахыг хичээн дээ. Тэгэхээр ингэж нөгөө хуулиар одоо имэйлтэр гэж бас хэлж болно. Одоо үндэснээ цэвэр ариун байлгаж шít. Тэгээ ягаад тэгэхээр энэний үр дагавар нь амар байгаа байхгүй. Одоо би одоо олон жил пасторлаж ялангуяа нөгөө эрхэл нөхөрлийн семинараар ингээл олон мянган залуучуудад одоо ярьж сургаж ингээд явсан хүний хувьд бол ингээд ажиглаж яхад животоо нийгэм ингээд улам хөгжөөд байна. Хүмүүс бол одоо 50-100 жилийн өмнөхөөс бол одоогийн залуучууд одоогийн хүмүүс бол асар өндөр мэдлэгтэй. Бүр дэндүү мэдлэгийн 90-100 амьдарч байна тий. Тэгээ тийм их одоо мэдлэг боловсралтай мөртлөө ёс суртахуун нь яагаад эсэргээрээ унаад байгаа. Гэтэл 50-100 жилийн өмнө тэр байтугай 1000 жилийн өмнө амьдарч исэн хүмүүс одоогийнх шиг одоо бидэнтэй харьцуулбал одоогийн залуучуудтай харьцуулбал тэр өндөр мэдлэг боловсрал ихтэй сургууль байхгүй шүү дээ. Юун доктор профессор тий. Тэгтэл тэдний ёс суртахуун нь эсэргээрээ мэс чанар нь өөр байгаад байгаа. Гэтэл одоогийн залуучууд мэдлэг нь маш их өндөр өссөн мөртлөө ёс суртахуун байхгүй. Нөгөө талаасаа чи хаа сайгүй им тариа зарагдаж байна. Хаа сайгүй одоо имийн рекламстай залуу жуулна, иймч өвчин байхгүй. Ер нь рекламж байгаа юмнуудыг ер нь аваад уучвал хүн бараг хэдэн зуун наслахаар л тийм юм рекламдаад байгаа шүү дээ. Гэтэл эсэргээрээ те ердөөсөө асар их өвчин ингээд бялхчихсан байна шүү дээ. Тэгэхээр яагаад тийм бэ нэ гэхээр би одоо яг ариун библийн үг сургаалаар дүгнэлт хэлэхэд байна шүү дээ. Завхаар л газар авцсан цаг үед амьдарч байгаа байхгүй энэ цаг үед. Гэтэл Библи бол янхантай нийлсэн үн түнтэй нэг бий болно. Эсвэл эхнэр нөхөр хоёр хоорондоо гэр бүл болж нэг одоо бэлгийн харилцаанд орвол тэр хоёр нь нэгэн махбод болно. Тэгэхээр энэ бэлгийн харилцаа гэдэг чинь өөрөө Библиэлд хэлсэнчлэн агуу нууц гэж хэлсэн байгаа байхгүй. Ердөөсөө бэлгийн харилцаагаар хүн хинтээ бэлгийн харилцаанд орж ийн түнтэйгээ нэг махбод болчихж байна.
уусч штэ. Тийм учраас энэ завхаарл газар авсан цагт бол хичнээн мянга им тариа рекламадад хүн эрүүл хоол дэглэмэ барих гэж хизээгээд завхаарл гэдэг энэ заван зүйлээсээ салахгүй бол үнэхээр энэ өвчин энэ муухай зүйл бол салахгүй. Яг үнэ. Завхаарлаар дамжуулж хүмүүс өөрсдийнхөө биеэ бузралж гин гэж Библиэлд хэлсэн байгаа шүү дээ. Яг нөгөө талаас нь би бас яг ярих хүн байж таарч байна л да. Би болохоор яг л Христ итгэлгүй өссөн. Христийн талаар хэлээд сонсч ирсэн. Гэхдээ яг сүмүүдэд хэдэд очсон ч гэсэн ер нь яг сайн мэдээг бол ойлгоогүй байсан байна. Есүс ихэнх гэдгийг ойлгоогүй. Тэгээ миний багаас л ерөөсөө яг нэг удаа сүмд очиход жоохон хүүхдтэй хахад найзгаа дагаад очиход завхаарлыг муу юм гэж ярьж байгааг сонсоод би гайхчихсан. Тэр чинь муу юм байсан юм. Тачаангуй байдлыг муу гэж ярьсан. Яагаад би гайхсан гэхээр бидний багаас Холливуудын кинонуудаар ингээд тачаангуй байдал чинь амар гоё гэж тэгж харуулсан. Би болохоор гэхдээ ер нь 22 хүрчиж авах эмэгтэй хүнтэй унтсан. Тэгээ тэр болтлоо би нэг хүнтэй унтаал тэрнтэйг сууна гэж боддог. Гэхдээ ямар нэг шашингүй ирнэ. Өөрөөр шашнуудыг харахаар ер нь л энэ буруу буддизмоос буруу хөрцөл гэж хэлдэг. Тэгэхээр эн чинь ер нь л буруу юм баг шүү. Энээс холгоо явъя гэж бодож байсан. Тэгсэн чинь юу байдаг вэ гэхээр хүнтэй унтахгүй эрэгтэй хүн бол хүнтэй унтахгүй яваад байвал азгүй явдаг. Лүүсэр. Эр хүн биш те. Тэг арчаагүй. Бидний үед бол тэгдэг байсан эр хүн биш гэж. Тийм. Тэгээд нөгөө бид нар чинь та нарын үеэс бүр доор ингэж тархиа эвдлүүлсэн юм порно кино байхгүй. Тэр киноны чинь сүүлдээ ингэ зохиол нь улам л юм ёс суртахууныг эвдээл хойд аавтайгаа ч гэх шиг хойд ахтайгаа ч гэх шиг. Одоо бол юу болсон бүү мэд. Тэр үед бүр амар болж. Одоо бүр дордцсон байж магадгүй. Тэгээд гол нь тэр нөгөө хойд гэдэг үгээр халахлаад байгаа боловч гэр бүлийн доторх нөгөө цус ойртолт гэдэг юм ингээд хаалга нэгээл яваад байгаа байхгүй. Одоо өвс татхыг чинь gateway drug буюу нэг амар өөрөө хор хөнөөлтэй хард амиг биш хэрнээ тэрийг татдаг хүн заавчгүй дараагийнх руу орд юм байна л да. Тэрнтэй адилхан порногоор бас яг тийм хойд гэдгээр эхлээл яг юм бузар булааг сурталчлаад байгаа байхгүй. Тэнгүүд бидний хувьд чинь нөгөө тийм гэр бүл дотроо бол биш. Тэгсэрнээ нөгөө гадуур танилцсан эмэгтэйтэй нэг орой унтах энэ бол one night энэ гэж хэлдэг. Айгуу гоё experience залуу наснда бид нэр тэр зүйлийг мэдрэх хэрэгтэй энэ гэдэг тийм сургаалаар өссөн. Би бол. Тэнгүүд тэрийг төвчж байгаад яг анхны эмэгтэй бол жоохон зарчимгүй эмэгтэй байсан. Тэгээд салаад тэгээд тэрнээс хойш бол ерөөсөө ингээд юм тэр хүнтэйгээ бас нийлэх гэж үзээд нэг жил хүлээгээд жилөө. Тэгээ болоог болохоор тэгээд ерөөсө гулссан нөгөө хошин шог дээр гардаг шиг. Тэгэл ерөөсө маш олон эмэгтэй хүмүүстэй одоо өнгөцгөн харилцаанд орж үзсэн. Тэгэхэд ерөөсө тийм аз жаргалтай болоод байгаа юм байхгүй. Дандаа тийм төр зүрийн таашаал байд юм бил. Сүүлдээ яг утгагүй санагдана. Яг яагаад яг юу ч хийгээд байгаа юм те яг одоо бэлгийн хавцаанд орж явахдаа амар утгагүй санагдана. Яг юу хийгээд байгаа гэж бодогддог. Тэгээд за одоо яг товчхон хэлчихэд бол яг тийм муу хоёрын сүнс нэг юм үлээ мэдрэгдэж эхэлдэг. Байлгүй яха бас Джош Макдоуэлл гэдэг нэг эрдэмтэн хүн ялангуяа бас нөхцөн үнэн гээд лекц илтгэлийг бас олон улсын үндэстэн тавьдаг байсан. Монголч иржсэн хүн л дээ. Ер нь бол одоо бэлгийн харилцаа бол ердөөсөө угаасаа Библиэлд ч байгаа шүү дээ. Бид нар ч энийг заадаг л да. Ердөөсөө эхнэр нөхөр хоёр гэдэг энэ л хоёр нандин хайр сэтгэлээрээ холбогдсон, зүрх сэтгэлээрээ холбогдсон энэ хосын харилцаан дотор байхаар өгөгдсөн бурхны бэлэг болохоос ш таалагдсан болгонтойгоо эсвэл хүссэн болгонтойгоо ингээд нэг нохоо хаа шиг нэг хашаан ташчихлаар жоохон байж байгаа бивэн дээр мордоод эхэлдэг шиг ийм байж болохгүй энэ чинь адгуус махрынхаа боол гэж болохоо. Тий энэ чинь зөөрлөж хэлэх юм бол чи бодоо гэр дотор ингээд 100хан тулган дотор байгаа гал тий тулгандаа байвал гэр дотор амьдрал өгнө тийм ээ халуун дулаанаас гадна хоол ундаа хийж идээд ингээд тулгандаа галтай байгаа айл амтай амьдралтай байна тийм үү. Тэгтэл тэр тулганд байгаа гал тулганаасаа гараад асгарах юм бол юу болох вэ? Тэр айл амьдралыг хөнөөнө үстэй түүмэрдэ хийчихнэ үстэй. Яг л үүнтэй адилхан энэ бэлгийн харилцаа гэдэг чинь эхнэр нөхөр хоёр гэдэг энэ нандин одоо хосын одоо бурхны нэг бий болгосон энэ гоё ариун нандин харилцаан дотор л аз жаргал амар тайвныг өгдөг гэдгийг л бид нэр ойлгох хэрэгтэй. Хэрвээ эндээс л гарах юм бол энэ бол садар самун болно. Энэ хизээч аз жаргал авчрахгүй шүү дээ. Зүгээр хүсэл тачаал. Гэхдээ эндээс ялангуяа одоо ингээд ариун библиэлд харж явах юм бол бас завхай
одоо эмэгтэйтэй гэж тийм хүмүүсийн хойноос явдаг эр хүний хувьд бол зүгсэм талах болтлоо харж байна гэж нэг өдөр өөр ядуурл өгөөрөөс өөрл болдог гэж хэлсэн байт. Сургаалт төгс номон дээр бас завхай амийн урал зөвгийн балмын амттай боловч тэр нь хожимдоо үхэл рүү дагуулж орон хөхстэй орн руу аваачна гэж байгаа шүү дээ. Тийм. Тэр амар гүн худаг шиг хөхстэй орн руу зүгээр явна гэж хэлсэн байт. Надад бас нэг амар туссан юм. Би одоо өөр яг тийм зүйл туулсан байсны дараа Библийг ингээд харахаар өмнө яг хальт сонсчихсан гэж магадгүй. Тэр нөгөө завхай амьстай оролцолтож жоод сүүлдээ хүч тамирчин барагдах үед хамаг юм чинь өөр тэр хүчирхийлэгч хүмүүст очино. Тийм юм байсан. Тийм нэрнгээс яг маш их тийм ядрангуй ядраад идэг болтой. Зүсэм талах болтлоо харж ийн гэж хэлсэн байт шүү дээ. Завхай амьсын араас хөөцөлдөг ир хүн. Тэгээд завхай амьын зочид нь тамийн оролт байдгийг тэр өөрөө мэдэхгүй гэж бас бичсэн байт. Тэгээ нөгөө талаасаа миний хэлсэн тэр өвчин энэ бэлгийн харилцаагаар дамжуулан тэр Жош Мактвелл гэдэг эрдэмтэй хэлж байгаа байхгүй юу. Шинжлэх ухаан сүүлийн үед судалснаар одоо 25 төрлийн өвчин бэлгийн харилцаагаар яг тэр ямар хүнтэй өвчтөө юм уу янз бүрийн тэр бэлгийн харилцаагаар дамждаг өвчнийг тээж явж байгаа хүнтэй харилцахад тэр өвчнүүдийг нааж авна гинэ. Бид нар бол багадаа бол нөгөө нэг тэмбүү ч юм уу гонороо ч юм уу те цаг хүүтэн гэл нэг иймэрхүү юм өвчин л хоёр төрлийн өвчин бид нар хүүхэд байхдаа сонсч байсан. За сүүлд 80-аад оны сүүлээр дох гэж нэг амар өвчин гарч игээл тийм өвчин сонсч байсан. Одоо бол бэлгийн харилцаагаар чинь илгэний вирус хүртэл дамждаг юм байна. Хүний папиллома гэдэг үлээ те HPV гэдэг тийм вирус хүртэл дамждаг юм байна. Бэлгэвчний ханыг хүртэл тэр вирус нэвтэлдэг гэж байгаа байхгүй. Чи бодоо одоо бэлгэвчтэй харилцахад одоо жирэмслээс хамгаалдаг гэл ингээл тэгдэг штеп. Тэгтэл заримдаа бэлгэвч бол 100% хамгаалах найдвар бас баталгаа болдгоо юм байна штеп. Вирус. Гэтэл тэр хүний папиллома вирус чинь бэлгэвчнээс хэдэн зуун дахин жижиг гэж байгаа. Тэгэхээр хэрвээ хэр бэлгээс зарим тохиолдолд бэлгэвчний хан нэвтрэх эрсдэл үүсэж байгаа бол тех тусмаа тэр нөгөө нэг одоо цаг үед бол дохоос илүү олон эмэгтэйчүүд нэг үхэл рүү авч явж байгаа тэр умаа хүзүүний хор тавдрыг үүсгдэг тэр вирус чинь эр бэлгээснээс хэдэн зуун дахин жижиг гэдэг юм байл шүү дээ. Тэгэл ингээ Библиэлд бас аюултай зүйлдээ тоглоом биш дээ тийм. Ийм түүх байдаг. Нөгөө Израильчууд моб одоо буцаад Канаан нутагт ирэхэд мобийнхаа айсан. За эдний бурхан ч нөгөө Египтэд амар юм хийсэн. Одоо бид нар дээр ирээ сүрэл дагуулах гэж байна. Балам гэж нөхрийг дуудаад за чи хараагаах гэсэн. Тэгээ тэр Баламыг сонирхолтой яг адилхан ертөнцийн эзэн залбирдаг хүмүүс. Тэгээд тэр хүний хараас нь харагдаж ерөөс нь өрөөгддөг байсан. Тэгээ Баламыг дуудсан чинь Балам ирдгвэ дахин дуудуулаад нөгөө илжиг мэлжиг нь ярьдаг. Аахан болоод арай гэж уулан дээр авчираад тэгээд бурхны хэлнийг л би хэлнэ шүү. Өөр юм хэлж чадахгүй шүү. Тэгэл уулан дээр гараад нөгөө бух мухаар хаан дахил өргөөл. Тэгэл амнаас нь ерөөл гараад идэг. Тэг 3 удаа тэгж дахил өргөөд өөр өндөр уулын ороод ирэж хараах гээд болдгоо өрөөгөл. Тэгээ дараа нь Балам ерөөх гээд харахаа болоогүй юмыг аргалах нэг арга зааж өгсөн байна. Завхаар болж байгаа. Тэгээ ерөөсө завхаа эмэгтэйчүүд тэр отог руу хитгэн байханд нь завхаа эмэгтэйчүүд очиод тэнгуү шууд нөгөөдөл чинь дайнд ялагдаад эхэлж байгаа. Үнэн. Сүнслэг байдлын маш том нөлөө гэж. Ер нь бол энэ цаг үе бол яхахгүй одоо энэ эцсийн цаг гэж ярьж байгаа шүү дээ. Яг ийм завхаа цаг үе юм л да. Хайр хүрнэ. Тий. Мууг сайн гэж мөнгийг хайрлагч, зугаа цэнгэлийг хайрлагч, тэ эцэг үл хайрлагч. Ийм цаг үед л бид нар амьдарч байна. Тэгэл хамгийн гол нь одоо бидэнд тэгэл бурхан байгаа нь бурханд итгэдэг нь юутай завшаан бэ, тий? Одоо би боддоо шүү дээ. Одоо хэрвээ би Есүс дээр ирээгүй бол өөрийгөө хизээч амьд байгаагаар төсөөлж чадахгүй, боломжч байхгүй. За нөгөө талаасаа би одоо хэдийгээр Есүст итгэдэг байсан ч гэсэндээ хэрвээ сүм гэж байгаагүй бол би сүмд явдггүй байсан бол би бас л яг адилхан төрцөн байх байсан юм лээ. Яг л үл итгэж хүнтэй адилхан. Тийм учраас Библи биднийг хамтран цугларахыг умарталгүй одоо хамтдаа цуглахдаа бие бинийгээ урамшуулж босгон байгуулаараа урамшуулж байгаараа гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ чуулган гэдэг бол өстой үнэхээр ямар гайхалтай одоо урам зориг тийм ээ ухаарл хайрлж байна. Чуулганд л бид нэр хүн болох юм доо. Тэгээ энд байгаа итгэгч хүн сонсож байгаа бол би одоо ингэж бодоод үзээрэй гэж хэлмээр байгаа юу вэ гэхээр хэрвээ та Есүст итгэдэг байсан ч хэрвээ та сүмд очиагүй бол сүм гэж өрдөөсөө байдгүй байсан бол та яг ямар байх байсан бол
Чуулган өөрөөр хэлбэл таны амьдралд үзүүлсэн тэр сайн нөлөөллүүдийг та бүгдийг ингээд байхгүй гэж бодож байгаа. Итгэдэггүйтэй яг адилхан бол. Ягаад гэвэл чуулган бол Христийн бие юм а гэж хэлсэн байдаг. Бүхнийг дүүргэгчийн дүүрэл юм гэж. Тэгээ би чуулганд л ирж одоо энэ бүх ухаарлыг авсан. Чуулганд ирээд үерхлийн семинарыг анхудаа сонсож, гэр бүлийн семинарт суугаад пүүх одоо энэ яриад байгаа тий энэ ухаарсан ухаарлаа одоо тэндээс аваад бүр ингээд бүр за бараг шок. Ямар амар явж исэн бэ тий. Ердөөсөө тасаран худал амьдэрч исэн биш. Тамд амьдэрч исэн маш. Тэг нэг ухаантай даач биш тий. Үнэхээр чуулган бидний амьдрал нөлөөсөн тэр нөлөөл биднийг одоо хүн болгочоо сууж шүү тий. Энэ дээр яг таны ярьсанд жоохон өсрэг юм ярих гэдэг л та. Гэтэ таны надад бол таныг одоо эсэргүүцэх сонирхол байхгүй. Зүгээр яг миний яг туулсан зүйл маань болохоор би Христ итгээд 2 жил сүмд яваагүй л дээ. Тэгээд зөвхөн Библи уншаал залбирал гэдэг ус. Яг их нэртэй байсан. Ихнэр маань итгэгч байсан. Сүмд явдаг байсан. Өмнө гаж урсгалд байж байгаад тэгээд яг гарцсан байсан. Тэгээд их нэртэй учраас Библи сурахад их амархан байсан анхандаа. Тэгээд сүүлдээ ч бол өөрөө их гүнзгий судлаа. Тэгээ явсан. Гэхдээ яг чуулганд явуулгүйгээр Христээс бол маш их үрдэн авсан шүү. Супер. Чуулганд явуулгүйгээр мэдээж хүн аврагдж болох уу? Болно шүү дээ. Библи уншаад залбираад гимшээд аврагддаг дахин төрөхтэй боломжтой. Зарим хүмүүс болохоор нөгөө зарим гаж урсгалууд чуулганд л явахгүй болж аврагдахгүй гээл те. Манай чуулганд л яваа ердөөсөө те. Манайд л өөр сүмд явал аврагдахгүй. Үгүй. Аврал гэдэг бол Христээс л ирнэ те. Би бол чуулгангүй явж үтсэн хүн байхгүй бас. Сүм гэж угаасаа мэдэхгүй юм чи. Библи уншаад би Есүсийн тухай мэдээл. Есүс хэрвээ та үнэхээр байд юм бол над ярьж өгөөч. Шүү дээ. Тэгэл би ер бусын тэр дуу хоолой ер бусын үзэгдэл дотор би Христийн талаар маш онцгой тэр илчилтийг би тэр дуу хоолойг сонссон л доо. Тэгээд би итгэсэн. Би тэр үед тэр амьд байгааг би гимтэй гэдгээ мэдэрч ухаарч гимссэн учраас би бол яахааргүй сүмд явахаас өмнө би дахин төрсөн. Гэхдээ би чуулгангээр яаж амьдрахаа мэдэхгүй, яаж зөв явахаа мэдэхгүй, чуулганд ирээ тэр энэ үерхэл нөхөрлөл тэр гэр бүлийн талаар тэр олон зүйлийг би өстө юу ч мэдэхгүй явсан юм бэл. Чуулганд олж авсан тэр зүйл бол өстө алт ертөнцөөс солишгүй зүйлтэй яхахгүй. Би сүүлүүд явж байгаа тэгээд таныхаас дэмжмээр байна. Яг яваад үзэхээр бол ахын дүүстэйгээ уулзаад ганцаараа тэр агуу бурхныг шүтчихсэн. Тэгвэл яг тэр агуу бурхныг шүтдэг тийм олон хүн байгаа. Тэдгээрдээ нөхөрлөх бас гоё л байгаа юм л да. Бас босгон байгуулагдаж байна. Мань тэгэхээр тий чуулганы нөлөө бол яалтчгүй байна гэхдээ яг тэр Христээс ирж байгаа юм би одоо ингэж бодоод байдаг шүү. Гаж урсгалын хүмүүс гаж урслаас амар өмгөөлөд идэм билээ. Тэг яваад ингэж сайжирсан гэдэг. Тэнгүүд яг тэнд Христийн үг байгаа учраас гаж урсгал дотор ч гэсэн зарим сургаалыг говьлчаад байгаа юм л да. Христийн мөн чанарыг жишээ нь. Тэнгүүд тэр дотор стил Христийн сайхан сургаалууд байсаар байгаа учраас тэр хүмүүс яг тэр амийг аваад байгаа байхгүй. Тэгээ сайжирж байгаагаа нөгөө гаж урсгалын сүмээ гэж бодоод байгаа. Мэдээч Бурхны үг бол амьд штэ өр нөлөөтэй тий. Хүмүүний сүнсийгээ сэтгэл үе мөч нугас чимгийг салтал нэвтрээ орно. Тэгэхээр нөгөө Есүс фарисеучуудын талаар нэг тэгж хэлдэг штэ. Фарисеучуудын үгийг нь сонс. Яг гэвэл тэд Бурхны үгийг ярьж байна. Харин тэдний үйлдэлийг битгий дагаарай гэж тийм ээ. Гэхдээ гаж урсгалын нэг гаж нь аюултай нь юу вэ гэхээр тэр Бурхны тэр гайхалтай амийн үгийг тэр мэдлэгийн үнний мэдлэгийн үгийг тэр мэрэгүү ухааны үг зөвлөгөөг ашиглаад яаж байгаа гэхээр дараагийн буруу гаж сургаал руугаа дагуулж байгаа байхгүй юу. Тэг бүр тис өөр хизээч Иесус яриаггүй, Библи яриаггүй тэр дараагийн гаж руугаа дагуулж байгаа нь одоо юу гэдэг нь сайн хүний нэрийг долоо худалдаж идэнэ гэдэг юм уу. Эсвэл нэг өгөөш хулганы авханд байгаа тэр бяслаг шиг Бурхны үгийг гажууд хэрэглэн гутаа дараагийн төвшөнд нөгөө нэг гаж урсгалыг үндэссэн хүмүүсийнхаа хизээч Есүс заахгүй тий заагаагүй тийм зүйлийг зааснараа тис өөр зүйлрүү дагуулчихж байгаа юм л да. Тэгээ гаж урсгал гэдэг бол Христийн яг тэр бурханлаг мөн чанарыг бүрхэгдүүлээл. Тэгээ өөрсдийнхөө үндэслэгчийг оронд нь өргөмжлөөл тий. За энэ л манай одоо тэр энэгүй бол бараг л аврал байхгүй юм шиг ярьж байгаа нь бас аюултай. Нөгөө талаасаа бас жишээлбэл одоо шин тэнгэр газар гэл гаж урсгал байна шүү дээ. Тэр гаж урсгалын хувьд ингээл одоо Бурхны үгийг одоо Библиэлд байгаа 144 мянган
тамгалагдсан еврейчүүдийн талаар ярьж байгаа шүү дээ. Тэр чинь үндэснүүдийн тухай яриаг байхгүй. Энэ чинь еврейчүүдийн тухай ярьж байгаа. Одоо Израилийн 12 овг аймагаас одоо хүмүүс сонгож аваад тэр нь нийт нэг 144 мянган хүн тодорхой нэг зорилгын дагуу нэг тусгаарлагдсан тамгалагдж байгаа тухай гардаг. Харин энэний дараа ердөөсөө үргэлжлүүлээд хэдхэн ишлийн дараа харин Иохан Тэнгэрийн улсад юу харсан бэ гэхээр хинч тоолж чадамгүй үе олон хүмүүс үндэстэн болгоноос бүх хэл соёл тэр яснаас ирсэн байгааг харсан гэж байгаа. Хинч тоолж чадамгүй гэж. Гэтэл ердөөсөө улаан цаан Библиэлд ингэж байж байгаа юм чинь л ердөөсөө тэр үе олон хүмүүсийг бүгдийг насаал 144 хүн мянган хүн аврагдсан. Бараг нэг элитүүд. Тэгээд нөгөө нэг жоохон элит болчих сонирхолтой нөхдөд чинь тийшээ чи яваад байгаа юм яагаад байгаа. Тэгээд одоо үнэхээр одоо тэгээ хүмүүс гаж сургаал гэж одоо залхитай сургаал байх юм. Тэднийх чинь 2024 онд одоо яг тэр 144 мянган болох байсан гэж байгаа байхгүй. Тэгээд 24 он болцсон чинь за бурхан энэрэнгүй учраас дахиад жоохон цаг өгч ирсэн. Тэгээ одоо нөгөө ийм ан хийгээд үдирдэг чинь өхөшгүй гэж үздэг гинэ. Тэгээ нөгөөдг нь 92 настай. Тэгээ одоо шоронд баригчлагдсан байгаа сураг байлээ. Тийм үү. Бас нэг гаж урсгалынх нь бас үндэслэгчээ өгөхгүй гэж итгэж ягаад үндэслэгч нь өгсөн чинь шоконд ороод тэгээд харин тэд нэр бүгдээрээ ингээд бүх тэр гаж урсгал бүгд яг зөв урсгал руу шилжсэн байл шүү дээ. Оо зөв. Бас нэг тийм гайхалтай зүйл. Тэгэл одоо ийм анхийг өгөхээр тэгээд шинэ нэр газрын задрах юм билгүй. Юу гэж тайлбарлах юм байгаа тухай үед. Би бол одоо хүмүүст бол ингэж хэлмээр байгаа юм тий. Яг ариун Библийн дагуу бол жинхэнэ аврагчийг хүн болгон ер нь бол итгэдэггүй хүмүүс ч гэсэндээ яг үнэндээ бол цаг нь тулахад одоо яг үхэлтэй нүүр тулаад нүрээрээ хараа сууж явах үед би одоо үхээ хайчих бай там гэж байдаг бол тий. Яана тийшээ явчих болоо гэсэн айдас хүн болгонд байдаг байлгүй дээ. За хэрвээ үнэхээр тэр девоч нь бодтой байд юм бол би бас хэн там руу явахыг хүсэх юм. Девоч нь л явахыг бодно нэстэй. За тэгвэл үнэхээр жинхэнэ аврагч нь хин юм бэ гэвэл ердөөсөө Библийн дагуу би нэг хэдэн зүйлийг хэлж өгмөр байгаа байхгүй юу? Юу гэхээр жинхэнэ аврагчийг яаж таних вэ гэвэл тэр жинхэнэ аврагч байж тээ. Түүний энэ хорвоод ертөнцид мэдлэх нь бүр ингээд мэдлэх нь анханасаа зөгнөгдсөн байх ёстой гинэ. Тийм учраас ариун Библиэлд Есүсийг энэ хорвоод мэдлэхээс өмнө 300 гаруй удаа зөнчнөр хамгийн багада хамгийн ойрдоо 400 жил. Тэгэл цаашаага 700, 900, 1000, 1500, 3000 жилийн тэртегээс Библийн эхлэл номноос хавуулаад одоо Библийн хамгийн сүүлчийн ном одоо Малах ном байна те. Хүртэл энэ 39 номон дээр 300 гаруй зөгнөгдсөн байгаа. Жинхэнэ аврагч зөгнөгдсөн байх хэвээр. Гэтэл одоо тэр гаж урсгалыг үндэссэн болон бусад шашин аливаа зүйлийг үндэссэн нэгнийхин талаар төвч зөгнөл байхгүй шүү дээ. Ийм нэгэн мэдлэн төрн ингэж амьдрын ингэж үхэн ингэж амьдрын гэсэн ямар ч зөгнөл байхгүй. Зөвхөн Христийн талаар л ингэж 100-ыг 1000-ыг нэвтлэн харсан энэ зөгнөл хэлэгдсэн. Тэгэхээр жинхэнэ аврагчийн талаар зөгнөгдсөн байх хэрэгтэй. Хоёрдугаарт тэр жинхэнэ аврагч биш үү? Хаана мэдлсэн байх хэрэгтэй вэ гэвэл Израилийн Бэтлехемд мэдлсэн байх хэрэгтэй. Гэтэл өөрсдийгөө гаж урсгал Христ гэж байгаа хүмүүс чинь Солонгос, зарим нь Америк, зарим нь одоо Хятад хүртэл нэг авгаад өгшөө авгаа өөрийгөө дахин төрсэн Христ гэх. Гэтэл жинхэнэ Христ бол зөгнөгдсөн байхаас гадна Израилийн Бэтлехемд мэдлсэн байх хэрэгтэй. Еврей хүн бол төрсэн байх хэрэгтэй. Гэтэл юун Хятад, Солонгос, юун Америк, юун Аз вэ тий? Мөн тэр жинхэнэ аврагч 3 дугаарт тэр жинхэнэ аврагчийг таних тэндэг Израилийн агуу хаан Давидын удмаас төрсэн байх хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр энэ ирж байгаа өөрсдийгөө аврал гэж зөгнж байгаа нөхдүүд тийм гарал үүсэл байхгүй шүү дээ. Иесус бол жинхэнэ Давидын хүү, Соломоны хүү тий? Ингээд цаашаага ингээд угийн бичгэн хүртэл Библиэлд 2 газар маш нарийн тодорхой оновчтой наривчлалтай бичигдсэн байдаг. Тэгээ жинхэнэ аврагч бас яаж таних вэ гэвэл дөрөвдүгürt жинхэнэ аврагч туулийн ариу амьдэрсэн байх хэрэгтэй байхгүй. Энэ хорвоод тэр юудээс огт нүгэлгүй амьдрна гэж хэлсэн байдаг. Гэтэл одоо нэг өөрсдийгөө тэр хутаг тоглогаач байна уу те бөөч байна уу тэр христч байна уу ингэж элдв янзаар хэлж байгаа хүмүүс маань бүгдээрээ нүгэлтнүүд ч тийм мантайгаа адилхан. Бүгдээрээ худалч, тулгайч, зав хайрагч, те шуналтангууд те ийм хүмүүс байгаа даа. Тэгэхээр Христ бол ариун байсан. Ердөөсөө түүний талаар
Библиэлд түүний аманд ямар ч залмих олдоогүй гэж хэлсэн байдаг. Христийг Есүсээс урвсан Юдас хүртэл 30 мөнгөн зоосны хахуул аваад Есүсийг хаана байгаа газрыг зааж өгчөөд тэгээ хожим Есүс алах ял цаазаар тэр загалмай цовлогдох тэр тогтоол гарсны дараа Юдас би гим зэмгүй цуснаас урвснараа нүгэл үлдлээ гэж хэлээд тэр харуусаад хахуул авсан 30 мөнгөн зоосоо цац чаяад өөрийгөө боогоод алдсан байгаа шүү. Урвсан нэг нь хүртэл би гимгүй цуснаас урвчлаа гэж хэлсэн. Понти Пилат алах ял загалмай цовдлох тэр тогтоолыг гаргасан Ромын захирагч эн чинь ямар ч гэмгүй хүн биш үү? Би энэ хүний цуснд буруугүй шүүгээд олонний өмнө гараа угааж агаад тэг арга буюу олон хүмүүс цовдол гэж хашгирсан. Тэг улс төрч гэдэг чинь олон хүний таалдал нийцүүлнэ шүү дээ, массын таалал. Тэгэл ердөөс өөрийнхөө арьсыг хамгаалах гал өөрийнхөө ёстой одоо суудалтайгаа зурлах гал олонний таалд нийцүүлэл загалмай цовдлох шийдрийг гаргахдаа бүр энэ гэмгүй хүн байна. Би энэний цуснд хамаагүй шүү гэхэд Израильчууд бидний толгой дээр байна түүний цус чинь гэж еврейчүүд хэлсэн байна. Тэгээд тэр нь ч биелсэн тийм. Тэр нь ч биелсэн тий. Тэгээд тэр жинхэнэ аврагч туйлын ариун амьдсан байх хэвээр. Мөн 5 дугаарт бүх талаар соригц бидний шиг бүх талаар соригцсан ирнэ ямар ч гэмгүй гэж бас бичигдсэн байдаг. Энэ талаар ярил үнэхээр маш олон тэр гэрчлэлийг ярьж болно. Есүсийг загалмай цовдлсон тэр 100-ын дарга Есүсийн үхлийг хараад Бурхныг магтан эн чинь гэмгүй хүн байж тээ гэж хэлжсэн гэж байгаа. Тэр бол үнэхээр Бурхны хүү байна те. Цаазын ялыг гүйцэтгсэн тэр нэгнээ тэр ял гүйцэтгэгч эн чинь гэмгүй хүн байж тээ гэж зүрхэн шимшрээд загалмай өмнө зогсож байгаа тэр чинь одоо. Тэгэхэд Есүсийн хажууд бас хүн алсан алуурчин цовдлогдсон. Тэр хүн нөгөөтгөндөө бит хоёр бол угаасаа л хийх ёстой юм аа одоо хүртсэн. Гэтэл энэ хүн бол ямар ч гэмгүй хүн шүү гэж алуурчин хүртэл ингээд загалмай цовдлогдоод ингээд тарчилж явахдаа Иесусыг гэмгүү гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээ эндээс харах юм бол Христийн гэмгүү гэдгийг биш те. Урвсан нэг нь ч хэлсэн. Би гэмгүү цуснаас урвчлаа гэж. Мөн цаазын ялыг гүйс тогтоолыг гаргасан тэр Ромын амбан захирагч Понти Пилат хүртэл энэ хүний цуснд би буруугүй шүү. Энэ гэмгүү хүн байна гэж хэлж ирсэн. Алах ялыг нь өгсөн хүн гэж байгаа шүү. Цаазын тогтоолыг нь гүйцэтгсэн тэр 100-ын захирагч хүртэл Иесусыг амьсгалаа хураахыг хараад эн чинь гэмгүй хүн биш үү гэж хэлсэн. Алуурчин хүртэл Христийг гэмгүй гэж гэрчилсэн байна. Тэг жинхэнэ аврагчийг бас нэгэн таних чухал тэмдэг бол жинхэнэ аврагч юр бусын тэр гайхамшиг тэмдэг тэр зөвхөн бурханд хийж чадах тэр хүчит үлсийг үйлдсэн байх хэрэгтэй. Гэтэл өөрсдийгөө одоо өргөмжилж байгаа тэдгээр хүмүүс зарим нэг шидийн юм хийнэ, мэрэгдэлэг хийн. Нэг халуун төмөрд 7 сэлэм нугалан тэгэхээр нугалж байгаа сэлэм нь бол манж нугалчмаар бүгдийн тоглоомшиг юм байгаа шүү дээ. Харин Христийн хийсэн тэр гайхамшиг бол тэр хүмүүн бус юм. Хэрвээ газар дэлхий дээр бурхан үнэхээр ирсэн бол тэр нь Есүс байхаас өөр аргагүй тийм гайхамшигтай зүйл хийсэн. Тэгээ чи бид нар мэдж байгаа тийм Есүс усан дээгүүр алхсан. Түүнд бол тэр химийн хууль, физикийн хууль ердөөсөө падлын ялгаа. Ердөөсөө усан дээгүүр алхаж тэр хоёр талах 5хан загсаар 5,000 ирчүүдийг хооллоод үлдэглэлийн цуглуулахад бүр өмнөхөөс бол 12 сагс дүүрсэн. Энэ нэгэн бол ердөөсөө орчлон ертөнц тэр хим физик тэр байгалийн хууль тэр бүх ил татах хүчний хуулийг захирж байгаа тэр нэгэн гэдгээ өөрийгөө харуулж ирсэн. Үхээд оршуулгадаа 4 хоноод булшиндаа ялзарсан хүмүүс хүртэл Есүсээ одоо ингээд 4 хонцсон өнөр орцсон байгаа гэхэд Есүс энийг би хийж байгаагаар та нар намайг Бурханаас ирсэн гэдгийг мэдүүлэхийн тулд юм а гэж хэлээд Лазар гараад ир гэж дуудахад оршуулгын болттойгоо тэр хүн дэвхцээ гарч ирж байсан ба шүү дээ. Аимшигын кино биш үү? Ямар амар байгаа юм. Энийг харсан хүн болгон айж имэж үнэхээр ирэх ёстой тэр нэгэн нөгөө зүгэнцэн байсан шүү дээ. Тэр жинхэнэ аврагч тэр Месая бол одоо 300 гаруй давтамж удаагийн давтамжтайгаар тийм аврагч ирнэ гэдэг амьдрал нь үхэл нь ариун амьдрал дахин амьдралд нь бүгд бичигдсэн нэг еврейчүүд тэр ариун библийг уншиж байгаа учраас ийм нэг Месая ирэх юм байна аврал. Тэгэд энэ бүхнийг хараад энэ бол ирэх ёстой тэр аврал мөн байна гэж таньж ирсэн. Тэгэхээр жинхэнэ аврагчийг тэр хүмүүн бусын гайхамшиг тэмдэг хүчит үйлсээр нь таних ёстой. Гэтэл өөрсдийгөө Христ гэж байгаа гаж урсгалынх нь бараг хамрын ханаач идэгээгүй хүмүүс байна шүү дээ. Тэгээд жинхэнэ аврагч яаж мэдэх вэ? Тэр загалмай цовдлогдсон байх хэрэгтэй. Яагаад гэвэл түүнийг загалмай дээр цовдлогдно гэдгийг 1000 жилийн өмнө энэ дэлхийд ирэхээс 1000 жилийн өмнө 700 жилийн өмнө түүний үхлийн талаар түүний цовдлын талаар яг үнэ цовдлол гэдэг ял байхгүй байх үед гар хөлийг нь нэвт хадаж бүх үеийнүүд нь хавирганууд нь молторсон гэж
Тэгээд тэр байтугай цэргүүд түүний гадуур хувцсыг нь дөрөв хувааж дотор хувцсыг нь шодно гэдгийг бүр төрөхөөс өмнө мянган жилийн өмнө бичигдсэн тэр зөвгнөл ёсоор болсон. Тэгэхээр жинхэнэ аврагч загалмай дээр цовдлогдсон алагдсан байх хэрэгтэй байхгүй. Тэгтэл энэ дэлхийн тэр аврагч гэж хэлж байгаа тэд хүмүүс хэн ч загалмай дээр цовдлогдоогүй шүү дээ. Зарим нь хөгширж өгсөн, зарим нь хүн алаад өөрсдөө буудалцж байгаа буудуулж өгсөн. Зарим нь одоо 40 сая доллар барьж зугтаж байгаа ууланд ингээд харангадаад өгцөн нөхдүүд биш хөгшин хүмүүс. Тэгээ одоо эцэст нь жинхэнэ аврагчийг таних хамгийн чухал бас тэмдэг бол тэр үхлээс амьдсан байх хэрэгтэй байхгүй. Түүний амьллын талаар айл хэдийн бас Библиэлд зөвгнөгдсөн. Тэр 3 хоногийн дотор үхлээс амьлах болно гэдгийг. Христ Есүс алагдахаас өмнө би 3 хоногийн дотор үхлээс амьлна гэдгийг хэлжсэн. Би бичигдсэн ёсоор тэр зүнчтийн хэлсэн ёсоор би ирсэн тэр бичээс биелэгдэх ёстой гэж. Хин жамиг минь надаас хүчээр авахгүй би өөрийнхөө дураар өгч байгаа. Тэгээ Христ үхлээс амьсан нь үнэхээр түүхэн үнэн. 1-р зууны анх үеийн итгэгч нар Христийг баригдах үед, цовдлогдох үед, оршуулгадах үед бүгд айдас давтаж, бүгдээрээ гэртээ орж хаалгаа түгжиж, сэтгэлийн гүн цочролд орж, сэтгэл санаагаар унсан байсан. Гэтэл 3 хоногийн дотор гайхалтай зүйл болсон. Тэд амьсан Есүстэй уулзсан. Амьсан Есүс 40 хоногийн турш маргашгүй нотлогоогоор тэдэнтэй уулзаж, цовдлогдсон хавирга болон тэр жадлагдсан хавирга цовдлогдсон гараа үзүүлж исэн. Тэр Эмаувын хугацаанд байсан хоёр дагалдагчийн яриаг сонсохоор Христийг бурхан гэдгийг ойлгоогүйсэн юм л та. Нэгэн одоо их мундаг иш үзүүлэгч бана багш байжгаад ингээд цовдлогдсон хэлсээр гүтгэгдсэн гэж ярьж байгаа. Өөрт нь яриад байгаа ш танихгүй. Тий яг. Тэгэхээр бурхан гэдгийг тухайн үедээ ч зарим нь ойлгоогүй. Томас бол тухайн үед бас ойлгоогүйсэн юм шиг байна. Тэгээд нөгөө цовдлол нь тийм бодиттой байсан болохоор нүднийх нь өмнө ямар аимшигтай зэрэмдэг болгогдож бүхэл өдөржингөө шүнжингөө Ромын цэргүүдээр маш хэрцгий тамлагдаад тэгээд дээрэс нь Ромын ташуураар тэр аимшигтай тэр хүн ташуурдаг тэр ташуур нь үзүүртэй 3 салаа 6 салаа 9 салаа буцруун дээр үзүүр болгон дээр буцруутай одоо төмөр хөрлийн юм уу дэгэ шиг юутай буцруутай тийм ташуураар нэг ташууртахад хамгийн багтаал 3 тэр одоо буцруу арьс маханд нь зулгааж орно шултрахад махын нуурна тэгэхэд 39 удаа ташуурд уулцсан тэр нэгэн цовдогдохоос өмнө ямар аимшигтай тэр яг Библиэлд Исая 53 дээр 700 жилийн өмнө Христийг мэдлэхээс 700 жилийн өмнө Исая номны 53 дугаар бүлэг дээр түүний зовлонгийн тухай бичсэн. Бид түүнийг харъя гэсэн чи бидний анхаарлыг татах тэр дүр төрх байгаагүй. Тэр ердөөсөө бидний гмийн төлөө бяцарчихсан байсан гэж. Ердөөсөө тэр бол ердөөсөө түүний харахаар бид төрх байхгүйсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин тийм зэрэмдэг болчоо дараа нь загалмай дээр хамгийн багадаа 6 цаг өлгөөтэй байж бүх үеинүүд нь мултарч ингэж тамлагдаж алагдсан нэг харсан хожим бас загалмай дээр эцсийн амьсгалаа гарцсан байхад нь тэр Ромын цэрэг зүрх рүү жадалж байгаа шүү дээ. Энд чи үхсэн байна уу гэдгийг шалгахын тулд тэгэд ийм нүднийх нь өмнө тэр цовдлолт үхэл тийм бодиттой байсан учраас ийм нэгэн үхлээс амьлаад ирнэ гэдгийг бол ердөөсөө ямар ч дагалдагчны санаанд орохын эцэсгүй юм байхгүй. Өчтөө ийм ирэмдэг ийм нэгэн амьлна гэдэг бол тэр хэцүү яах. Тийм учраас амьсныхын дараа олон ердөөсөө асар гүнзгий шоктой тэгээд Есүстэй ярьж сууж явахдаа хүртэл зарим нь танихгүй хэсэг ярьж байгаад тэд ингээ нүд нь нээгдээ таньж байгаа байхгүй Христийг. Бид нэр яалаг үзтгэгч тэр Ромын цэрэг байлаа гэж бодъё л дээ. Нөгөө та яг сая дүрсэллээ шүү дээ. Бүх үе мултран. Тэр олон арьсаа ингэж хуудлуулсан. Тэгтлээ ташуурдуулсан. Тэнгүүд ердөө ундаж нэг Ромын цэрэг бол зөндөө олон тийм яалаг үзтгэсэн байгаа шүү дээ. Тий. Хүмүүс амиагүй, зарим нь эрт үхэн, зарим нь янз бүрийн жүжиглэн янз бүрийн болж байгаа. Тэнгүүд яг тэр нэг хүнийг цовдлж ийсэн чинь л аава эднэр юу хийж байгааг мэдэхгүй учраас эднэрийг өршөөх гэж гээд бахаар юу гэж ойлгох вэ? Тэр юм маш юм ер бус юм байсан баг л та. Зүгээр яалаг үзтгэл ажил хийжсэн чинь л өгөх гэж байгаа нэг хүн аава эднэрийг өршөөх гэж миний төлөө залбираад шүү дээ. Тий. Өөрийг би алж байгаа шүү дээ. Тэр чинь миний төлөө залбираад шүү дээ. Тэр бас Есүсийг нөгөө Ромын цэргүүд барих гээд ирж байгаа шүү дээ. Тэгэхэд нөгөө Петр нэг зориг гаргаж эцэн нэрэндээ гэдэг юм уу үнэхээр одоо хайрандаа байсан юм уу? Есүсийг нэг зугтаалах гэж оролдож
тэр малах гэдэг ахлах хэлчин боолын чихээ тас. Чихэн тасалчдаг штэ. Тэгэж Есүс Петрийг зэмлэж байгаа тий. Өөрийг нь барих гэж байгаа хүмүүсийг харин ч бүр идгээж өгөө тэр тасалсан чихийг нь бүтэн болгож өгөө тий. Гэхдээ тэгсэр үтэл тэр хүмүүс Христийг бариад аваа явж байгаа байхгүй тий. Яг л угаасаа л Есүсийн энэ ертөнцид ирээд тэр хүмүүсийн нүглийн төлөөсийг амьд цусаараа төлнө гэдг нь бичигдсэн учраас Христ цовлогдох жил энд ертөнцид ирсэн. Бидний хувьд бол бид нар бүгдээрээ л нэг энэ дэлхийд төрөхдөө амьдрахтаа нэг сайхан амьдрчил гэж амьдардаг үстэй тий. Харин Христ бол энэ дэлхий дээр өөхөх гэж ирсэн. Энэ дэлхий дээр ердөөсөө цор ганц л өөхөх зорилготой ирсэн нэгэн. Тэр нь аль хэдийн бичигдчихсэн. Бүр хідэнтэй тэрний үхлийн талаар, зовлон төхлийн талаар бичигдчихсэн. Тэр нэгэн ирж байгаа. Одоо тэгээд хожим нөгөө Илч Паул хэлсэн байт. Хэрвээ Израильчууд Христийг Бурхны хүү бөгөөд алдрын эзэн гэж мэдсэн бол хизээч Ромчуудад барьж өгөхгүй байсан гэж байгаа юм. Гэтэл Бурхан тэдэнд харахгүй нүд сонсохгүй чихөө гэж энэ бүхнийг хийлгэснээр хүн төрлөختний төлөө тэр тахлыг урсгацсан байхгүй. Тэгээ олон хүмүүс бас Израильчуудыг нэг буруутгаад итгэгч хүмүүсийг ч гэсэндээ би ер нь итгэгч хүмүүс л буруутгаж байгаа юм л да. Христийг цовдлуулсан штэ гэж баг үзэн ятах гэдэг. Тэгээ тийм хүмүүс нэг ийм зүйл асууж үзэх хэрэгтэй. Христ тэгвэл цовдлогдоог бол бидний төлөө, бидний хийсэн гэм нүглийн төлөөс яаж төлөгдөх вэ? Бидний одоо хүртэл үүрч яваа тэр үе дамжсан хараал, өөрсдөө хийсэн гэм нүглийн хараалын тэр төлөөс яаж төлөгдөх вэ? Израильчууд өөрсдөө ч мэдлгүй тэр алдрын эзнийг загалмайд цовдлснороо хүн төрлөختний төлөөх тэр нэгүслийг ингэж суллж өгсөн гэж. Тийм. Тэгвэл тэд нар өөрсдөө Понти Пилатад хэлсэн те энэ хүний цус бидний болон бидний хүүхдүүдийн дээр вэ гэж хэлсэн яг тэр болж байгаа. 70 онд. Манай эртний 70 онд те Иерусалим устгагдаж еврейчүүд дэлхийд даяар тараагдаж 2000 жил газар нутаггүй явж байгаа л одоо 2 дугаар дайны үед асар их бас тамлагдаж ер нь 1 дугаар дайны үед ер нь бол 70 оноос хойш еврейчүүд бол үзэн ядагдсан л да. Тэр байтугай одоо шинжлэлтийг одоо хийсэн Мартин Лютер хүртэл тий одоо тийм агуу гайхалтай Христ итгэл шашинжиж яг үндсэн тэр гол зарчмаасаа зөрчсөн төөрчгсөн байх үед зөв түн итгэлээр амьдрна гэдгийг яг Бурхны үгийг тунхаглаж өөрчлөлтийг хийсэн тэр хүн хүртэл харамсалтай нь бас амьдралдаа их том галтай гаргасан. Үнэхээр тэр нь еврейчүүдийг ер нь бол хатаарсан газар нь устгах хэрэгтэй гэж Мартин Лютер гэж хэлсэн юм уу? Тэд бидний эзний одоо Христийг цовдлуулсан хүмүүс гэж бас хэлсэн байт юм байл. Тэгээ энэ бүх зүйлийг бас тийм агуу хүн бас гал дээр нь тос нэмж бас юм хэлсэн байт. Миний санахаар нэг Мартин Лютерийн 2 нүүр царай гэдэг нэг тийм кино гарсан санагддیں۔ Би үзээгүй л дээ хүнээс сонсч байсан. Яг нэг тал нь болохоор үнэхээр тэр шинжилтийг хийж тэ реформ хийсэн. Нөгөө талаасаа яг еврейчүүдийн талаар тийм хариуцлагагүй үг хэлж бас Европ даяар тэр аимшигтай үзэн ядалт бас дэврэхэд хүргэсэн. Тэгээд тийм хүмүүс дэлгэхэд бол Ром номны 1-р бүлгийг л уншаад үзээсэй л гэж би хэлмээр. Биш 11-р бүлгийг. Ром номны 11-р бүлгийг уншиж ижил ойлгол Илч Паулын хэлсэн тэр зүйлийг ойлгох болно. Манай Монгол үндэстний талаар Библиэлд яг Монгол гэдэг хүмүүсийн талаар байхгүй л дээ. Гэтэ одоо уг гаруулын талаар бол бүх хүн төрлөختний уг гаруул яригдчихэж байна шүү дээ. Энэ Монгол хүмүүсийг их онцгой л гэдэг юм. За би ч угаасаа багаас онцгой л гэж итгэдэг байсан монголчуудыг. Тэгээд одоо ингээд надад бол ингэ санагддیں۔ Онцгой байх үедээ ч онцгой болж тэгээ онцгүй байх үедээ ч онцгүй болж амар уруудаж явсан байна. Тэгээ өдөр болтол ингээ байгаад байгаа нь бас нэг учиртай л ах. Бурхны сонгосон тийм даалгавар ч юм уу ямар нэг хөв тавилан байдаг л ах. Та энэ үндэстнийг ер нь юу гэж боддог вэ? За энэ үндэстнийг устгах хөнөөх ямар дайралтууд ер нь ирж ийм таг гэж та харж байна. За Монгол гэдэг үндэстний хувьд бол мэдээж монгол хүн болсноор одоо бахархдаг хүн байдгүй бах уу тий. Би бол энийг юугаарч сайсгүй зүйл. Хэрвээ дараа төрөлдөө Монгол төрөх боломж хэрвээ байдаг бол байхгүй л дээ угаасаа байхгүй. Хэрвээ байдаг бол монгол хүнд болж төрнө тий. Тийм. Хаан төрхөөгөө дахиад асуул дахиад Монгол төрнө гэж. Тий.
сонголт байдаг бол тий. Гэхдээ бурхны нэгүслэр монгол хүн болоод төрчиж. Тэгээ монголчуудын хувьд бол мэдээж Библиэлд байхгүй ч гэсэндээ бас би нөгөө Рашид ад-Дины судрын чуулганы тэр 2 дугаар бот дээрээс харж ирсэн санагдаж байгаа. Манай Монголын хаадууд Рашид ад-Дины судрын чуулганыг Монголын хаадууд маань одоо бичүүлсэн шүү дээ. Тэгээ тэн дээр ертөнцийн түүхийг ингэж бичгтээ Ноахын үерийн талаар, усан галвын талаар одоо тэн дээр бичсэн байна л да. Тэгээ Библиэлд ч усан галвын талаар байдаг тий. Тэгээ бидний хүүхэд байхдаа ч өвөө эмээнэр маань усан галуу нэгэн цагт юусэн хожим галан галуу юу их ингэлээ гэж ярьдаг байсан. Тэгэхэд яг тэр усан галууг би Библиэс уншлаа шүү дээ. Тэгээ дараа нь манай Монголын хаадууд бичүүлсэн тэр Рашид ад-Дины судрын чуулган дээр Ноахын үерээр 8 хүн үлдсэнийг яг л Библиэд яг адилхан бичиж. Ноа гэдэг хүний одоо тий эхнэр бас 3 хүүхдийн эхнэрүүд нийт 8 хүн үлдсэн. Тэгээд 3 хүүхдийн нэр нь Хам, Шем, Яфет гэж 3 хүн энэ усан галваар амьд үлдсэн байна. Тэгээ монголчууд усан галваар 8 хүн үлдсэн бол одоогийн энэ хүндрэлтэн чинь энэ 8 тэрбум хүн чинь Ноахын үерээр амьд үлдсэн л тэр хүмүүсийн өрөөдөн болчиход нь шүү дээ. Тэр хэдэн зуун настай хүмүүсийн өрөөдөн. Тэгэхээр монголчууд харин тэр усан галваар үлдсэн Ноахын 3 хүүхдийн хэнийх нь хүүхэд гэдгийг судрын чуулган дээр байж байна. Тий, судрын чуулган дээр. Монголчууд Хам, Шем, Яфет гэдэг Ноахын 3 хүүхдийн усан галваар амьд үлдсэн 3 хүүхдийн Яфетээс монголчууд үүссэн бас одоогийн солонгосчууд үүссэн гэдгийг бол тэн дээр хэлсэн байл. Судрын чуулган дээр. Судрын чуулган дээр чи олоод уншаарай. За. Тэгээ монгол хаадууд түүхэндээ энийг оруулсан байна. Тэгээд одоо ингээд энэ манай солонгосчуудыг харах юм бол бидэнтэй адилхан тий алтай язгуурын хилтэй хөх толботой төрдөг. Тэгээ бид нэр яг тэр Библиэтэй холбож ярих юм бол бид нар Ноахын одоо 3 хүүхдийн Яфетийн өрөөдөн. Тэгээ монголчууд Яфетийг Булж хаан гэж дууддаг байсан тухай бас хэлсэн байлаа. Булж гэж. Булж хаан гэж. Тэгээд янз бүрийн сонирхолтой юм их бичсэн байт юм байлээ. Тэгээд одоо Монгол одоо би за залуухан байхдаа, залуухан пастор байхдаа шүү. Одоогоос нэг 20 гаруй, за нэг 25 6 жилийн өмнө юм да. Би Монгол гэхлээр аюу сэтгэлээр ундаг байсан. Энэ авилгал, энэ хэл ахуул, энэ Монголд байгаа энэ тэгэл тэр үе ямар байлаа бас тий. Тэгээ би аюу цөхөрдөг байсан. Энэ гомдмор. Тэгээд одоо ярид одоо би Пакистанд очихгүй юу. Уг нь Афганистан орё гэж бодож байсан. Ягаад тэгэхээр Афганистан талибанчууд 2000 оны үед талибанчууд бас нэлээд бас газар автсан, эрх бариад тэгээ айгүй олон хүмүүсийг алж гин, христ итгэгч хүмүүсийг бас алж гин. Хөл бөмбөгийн талбай дээр авчрал бочдөг л. Тэгээ иймэрхүү хүчирхийлэл болж гин. Тэгээд ялангуяа Афганистанд Хазара гэдэг үндэстэн байгаа. Цөөнхөд нэг 10 хүрэхгүй хөв байдаг. Тэгээ хазарачуудыг өстө асар их хамруулж алж яасан тэр үед. Ягаад гэвэл хазарачуудыг одоо паштончууд Монголын Чингисийн үлдэгдэл цэргүүд гэж үздэг байхгүй. Тэгээ хазарачууд ч өөрсдийгөө тэгдэм билээ. Бид бол Чингисийн үед үлдсэн хүмүүсээ хазара гэдэг нь бол мянгатууд гэсэн үг. Мянган гэсэн утгатай тэр үгнээс гаралтай. Тийм үг. Тэгээд бид нар бич залуухан пастор байсан 2000 онд Афганистан орё гэж бодохгүй. Тэгээд виз авахын тулд Пакистан орно. Тэгээ Пакистан руу ороод виз мэдүүлсэн чинь бидэнд виз өгөөгүй. Яагаад тэгэхээр та нар энд орох юм бол шууд халуулна. Та нарыг шууд буучна. Та нарыг пасторууд гэж мэдэх юм бол, итгэгч гэж мэдэх юм бол. Тэгээ бидэрт виз өгөхгүйсэн. Тэгээ бид тэнд хүлээж явахдаа Монголд амьдарч исэн нэг илгээлтийн Монголд 6 жил амьдарсан нэг Америк илгээлтийн эзэнтэй таарахгүй юу? Пакистан таарсан. Тэр гэр бүлтэй танил анх удаа л би уулзсан. Монгол 6 жил амьдарсан гэдэг. Тэгсэн чинь тэр гэр бүл 2 монгол хүүхэд өргөд авсан байсан. Нэг нь 7 настай, нөгөөх нь 3 настай охин байсан. Монгол хэл мартсан. Яста унган англиар ярьж байна. Тэр хэл мэл гэж. Тэгээ би бас дотроо энэ хоёр хүүхэд яагаад өргөгдсөн болоо гэж би бас дотроо нэг асуулттай байгаад байгаа шүү дээ. Тэгээ монгол хүн лимч ингээл бас бодно шүү дээ. Тэгсэн чинь мэдсэн юм шигийг тэр хоёр сууж байгаа тэр түүхээ ярьсан. Тэгээ Монголд ирээд Монгол ядуу байсан. Одоо 90-ад оны яг тэр үеэр нийгэм ямар байлаа. Тэгээ тэр хөдөө ядуус зов зүдэрсэн хүмүүс туслаад хөдөө монгол хэл сураад амьдарч явах үед нэг бэлэвсэн эмэгтэй эр нөхөргүй. Бэлэвсэн эмэгтэй үлгий төв хүүхэдтэй. Тэгэд айгүй ядуу бүр
тэр хүүхдээ өг хоолж байхгүй. Тийм ядуу эмэгтэй байсан юм байна. Тэр эмэгтэй тусалдаг. Тэгээд нэг шөнө тэр эмэгтэй тэр Синди гэдэг ч байсан. Тэр их ярьж байна. Шөнө унтаж чадахгүй тэр ээж хоёрыг бодоод тэгээд бүр энэ хүүхэд яаж цаашаа амьдрнаа гэд үүрт сайтал Бурхны өмнө суугаад эзэн хэрвээ Иесусээ та намайг энэ хүүхдийг өргөж аваасаа гэж хүсэж байгаа бол би одоо их хүнээс яаж хүүхдийг нь гуйх юм бэ? Зүгээр л ээж нь өөрөө надад миний хүүхдийг аваач гэд говьвол би энэ хүүхдийг авъя гэд яг ингээд залбираад үүр цайлгаж исэн чи хаалгын хүн зогсон гэнэ. Үүр цайх. Гайхаад онгоосон чинь нөгөө ээж хүүхдэд ивэрсэн ямар ч чимээгүй ингээд гараа сунгаад хүүхдээ ингээд сунгаад өгсөн гэж байгаа юм. Тэгэд яваад өгсөн гэж хүүхдээ өгч. Тэгээ ингэж тэр 7 настай тэр хүүхдтэй болсон. Бас нэг тэр 3 настай охин яасан бэ гэсэн чинь Улаанбаатар тэр эмэгтэй тэр гэр бүл байж байхдаа төв асрамжийн газар бас нөгөө яг тэр үед нийгэм бас жинхэнэ хоолгүй ундгүй хэцүү үед төв асрамжийн газар бас тэр Америк гэр бүл тусалсан юм билээ. Тэгээ тэнд ингээд туслаад асрагч хийж исэн юм уу мэдэхгүй ямар ч сан тэнд хэсэг хугацаанд тэр хүүхдэд тусалсан гинэ. Тэгээд хэлж байгаа байхгүй тэр асрамжийн газар хамгийн нэлх хамгийн жоохон хамгийн их гонигтай бүр нүдэнд нь тэнд байгаа бүх хүүхдээс илүү гонигтай нүдтэй нэг охин байсан гэж байгаа. Тэгээд тэр охиныг хогны савнаас олсон гинэ. Тэгээд тэр төв асрамжийн газар аваачаад өгсөн байсан юм. Тэгээ би Америк руу Монгол 6 жил амьдарсны дараа буцсны дараа бүтэн жил үйлсэн гинэ Монголыг санаж. Тэгэд нөхөр надад хэлж байгаа байхгүй. Би эхнэрээ тайлбарлах гээд Америкийн Диснейленд хамаг гоё газруудаар явсан. Хамаг гоё чуулган конференцээр явсан. Миний эхнэр бүтэн жил үйлсэн. Монголыг санаад уйлаадсан гэж байгаа. Тэгээд тэр асрамжийн газар байгаа өнчи хүүхдийг тэр санаад уйлаадсан. Тэгээд яасан бэ гэж Америкаас тэр эмэгтэй энэ хүүхдийг би авчиръя. Тэгээд эхлээд эхнэр нь Монгол руу буцаа явсан юм. Асрамжийн газраас тэр хүүхдийг авах гээд. Тэгээд нөгөө хөөцөлдөөд 3 сар гацаад Монголд ингээд тэр нөгөө хүүхд өргөж явах процесс болж өгдөгөө. Тэгээд нөхөр нь ингээд эхнэрээ ирэхгүй болохоор цуг очоод тэг хөөцөлж жагаад арай их нэг тэр асрамжийн газраас тэр хүүхдийг хогны самд хаягдсан байсан хүүхдийг аваад өсгөж байгаа. Одоо тэр хүүхд нь 3 настай. Тэр хүүхэд шиг цоглог нүд нь гялалцсан яста аз жаргалтай хүүхд би хараагүй. Тэгээ тэр түүхийг надад ярьж байхдаа нөхөр надад хэлсэн. Миний эхнэр бүтэн жил бурханд гомдсон гинэ. Яагаад бурхан та биднийг манай гэр бүлийг Монголд аваачсан. Бид нэр 6 жил энэ улсад ирээд хэлийн сураад, соёлын сураад одоо бид нар монголчууд бид зөндөө одоо хэлийн сурцсан юм чи ойлголцож зөндөө их бид монголчуудад тусалж болно шүү дээ. Тэгсэн чинь биднийг ингээд Америк руу буцаад дуудсан. Тэгээд нэг жилийн турш маш их гонигтай байсан юм. Тэгсэн чинь нөхөр нь хэлж байгаа. Би эхнэрээ нэг Америкийн иш үзүүлэгчдийн конференцд дагуулад очсон гинэ. Урам зориг аваасаа. Тэгээ 3 хоног конференц дууссан эхнэр маань нүд нь гонигтай хэвээрэл байсан гэж. Конференц дууссан сүүлчийн залбирал эхлэхээс өмнө тэр номлол удиржсэн конференцийг удиржсэн хүн та нар хажуудах хүнтэйгээ болоод бие биенлүүгээ урам зоригийн итгэл найдварын тэр үгийг иш үзүүлгийн үгийг хэл гэж хэлсэн гинэ. Тэгээд тэр хоёр хэлж байгаа байхгүй. Бид хоёр угаасаа Америкийн шал өөр мужаас ирсэн. Дээрээс нь бид нар олон жил Монголд байсан хүмүүс тэнд таних нэг ч хүн байгаагүй. Тэгэхэд эхнэртэй минь хамт байсан тэр хүн юу залбирчсэн чинь хажуугаас нь бас нэг өөр танихгүй хүн үрж ирсэн ээ. Бурхан чамд хэлж байна. Энэ үгийг хэлээрэй гэж байна гээд. Монголыг их хүн шиг хайрлсан чиний хайрыг би мэднэ гэж бурхан чамд хэлж байна. Гэхдээ Монголыг аавд нь үлдээ. Аав нь байгаа гэж хэлсэн. Тэгээ явцсан гэсэн. Тэгээд тэрний дараа миний ихнэрийн гониг тайлгцсан гэж хэлж байгаа. Би Пакистанд уг нь би Афганистан орох гэж би явсан. Тэгээ би энэ гэрчлэлийг Пакистанд сонсоод би энийг л сонсох гэж бурхан намайг Пакистанд авчихсан юм байна. Тэгээ би тэгээ бодсон. Тэгээ тэр үед миний нөгөө Монголын төлөө гэсэн
одоо нөгөө бухимдал, гомдол, өстой цөхрөл Монгол гэж бодохоор ямар ч найдваргүй байсан тэр зүйл яг өргөс авагдсан юм шиг алга болоод Монголд ирээдүй байгаа юм байна. Бурхан Монголд санаа тавьж байгаа юм байна. Монголын ирээдүй сайхан байх юм байна гэдгийг би тэр итгэлийг би Пакистанаас олж ирсэндээ тэр гэрчлэлээс. Тэгээ одоо ингээд тарахад айжин боловч юм сайжирж байна тий. Айжин боловч нийгэм өөрчлөгдөж байна. Гэхдээ миний өсөж хүлээснээс бол хамаагүй удаан байна л да. Гэтэл нийгэмд байна гэрэл гэгээ ирж л байна. Муу юм байгаа ч гэсэндээ. Тэр бол бидний яг хэр хөдөлмөрлөхөөс хамаарлах байх л та. Ургац ариун байна. Ажилчид цөөн байна. Тэгээ сая яг санаа яг энэ ч өнөөдөр гой гадаа гой дүрс авъя гэж бодоод ирсэн. Тэгээд яг түрүү хэдүүлээ уулзаад бас яг гой бүрхэг тэнгэрийн төлөө залбирж ирсэн. Одоо яг бүрхэг тэнгэр байж байна. Яг энэ ч гой бороо орохгүй шиг бүрхэг тэнгэр болоосай, салхи намжаасай гэж залбирж ирсэн. Тэгээд тэр зүйл биелсэн байна. Тэгээд сая таныг ярьж хад гинт ухаарлаа л да би. Энэ харагдаж байгаа Улаанбаатар хот. Одоо яг Нараа пастрыг харж байгаа камер дээр харагдаж байгаа. Энэ Улаанбаатар хот шүү дээ. Түүх нь ярих юм бол Христ итгэгчдийн газар. Үнэ. Яг бид нэр мэдх юм бол яг сүүлийнхэн ярих юм бол нөгөө богдын өргөө те нийслэл богдын хүрээг дагаад ивж байгаа газар байсан гэдгээр нь бидэнд шарын шашны төв байсан. Тэнгүүд бүр 13 дугаар зууны үед очих юм бол хэрээдүүдийн буудалж исэн хэрээдүүдийн одоо амьдардаг байсан алтан дэвшин хөндий гэдэг хөндий байгаа. Энэ Улаанбаатар ч одоо. Энэ туулын шугууд л одоо хэрээдүүд тийм ээ отоглож байлаа шүү дээ. Одоо бидний энэ ярьцлага өгж байгаа энэ богд уул чинь яг үнэндээ бол богд гэдэг нэртэй ч байгаагүй шүү дээ. Буддизмаас өмнө ч Монгол улс байсан. Буддизмаас өмнө ч энэ уул байсан. 13 дугаар зууны үед энийг чинь дархалсан тэр хүн чинь Ван хаан анхны одоо манай Монголын Христэд итгэгч тийм ээ. Одоо Тойрол хаан богд уулыг дархалсан гэдэг угаасаа энэ богд уулан дээр бичсэн байт юм билээ шүү дээ. Тий. Тэгээд одоо бидэнд ийм сайхан ийм уулыг бүтнээр нь ингээд тооч үедээ өвлүүлэхийн тулд анхны христчид тийм Монголын христчид ингээд энэ гайхалтай уулыг өвлүүлсэн байна. Тийм учраас нөгөө хан уул гэж нэрлээд байгаа шалтгаан нь одоо нөгөө Хэрээдийн хан Тойрол хаан маань энийг дархалсан учраас хан уул гэдэг юм билээ шүү дээ. Тойрол чинь хан байсан тийм. Зарим хүмүүс хэлдэм байлээ бүр Ван хаан уулч гэж нэрлэдэг байсан байх талтай гэж. Тэгээд нөгөө сүүлдээ хан уул болоод сүүлдээ нөгөө буддизм орж ирээд богдын нэрээр нэрлээд ингээд явсан. Түүнээс богд христ угаасаа тэгээд хэдэн зуун жилийн өмнө өссөн үг шүү дээ. Тийм. Бид нэр тэгээд Христ итгэгчдийн л газар нутагтай л байж шүү дээ, тий. Түүхэн тийм тий. Тэгээ энэ Хэрээдийн Престер Жон гэж бас хүн байсан байгаа. Одоо Тойрол вангийн өмнөх үеийн одоо өвөг дээдсэн ч юм уу эсвэл өмнөх үе өөр одоо удмын хаан ч юм уу бас нэг Ван хаан байсан байгаа. Тэр Ван хааны яриа бүр Европт ингэж домог болсон. Престер Жон гэж Христ итгэгч юм хаан байна. Тэдний овог отгийнхан бүгд Христ итгэдэг. Тэгээ амар дайчин тийм хүмүүс байна гэдэг. Тэгээ сүүлдээ нөгөөх нь газар аваад ингээд цуу яриач ингээд сүүлдээ давслаад явж өгсөн гинэ. Тэгээ тэрийг буцаагаа судлаад исэн чинь манай Хэрээдийн зүгээр хаан байсан байхгүй. Тэгэхээр энэ алтан дэвшин өндөй ч одоо их сонирхолтой. Одоо энэ чулуунууд чи хэдэн мянган жилийн настай тий. За яг одоо яг Христ итгэгч биш хүмүүсийн хувьд бол хэдэн сая жилийн настай. Тэнгүүд энэ зүйлүүд чинь ингээл түүхийн явцад ингээ байж л байсан. Маш сонирхолтой. Одоо яг бидний энэ ч байсан газар зүгээр Хэрээдийн нэг хончин хүүхдүүд суугаал юм яриад тоглоол яжсэн баг. Хизээ нэгэн цагт. Тэгээд нөгөө их Монгол улсыг байгуулсан бас 6 том овг аймаг байсны 4 загалмайчлагтай байсан гээл те. Угаасаа л үнэлдэ эн чинь түүх ямар худлаа биш одоо бид нэр үгүй харин одоо Христ итгэгч нар биднийг ингээд гуйлаад яриад ингэж ойлгоод байх шиг байгаа. Гэтэл тэр чинь Христ итгэгч биш түүхчид хүртэл хүлээн зөвшөөрдөг юм юу одоо. Одоо энэ ариун номын эрэлдгээд одоо нэг сайхан Монголын түүхчид эрдэмтэд тийм ээ бүгдээрээ л энэ ариун библ энэ Христ итгэл бол Монголын газар нутаг дээр бол бүр цэцэглэн хөгжиж дэвшиж бүр Монголын одоо 13 дугаар зууны өстэй эд Монгол хүчрхэгжиж дэлхийг байлдан дагуулж соёл иргэншлийг тодорхойлж манлайж явахсан үед Христ итгэл бол асар хүчтэй дэлгэрсэн цаг үе байсан. Тэгээ Монгол одоо цэргийн өмсгөл те одоо Бамбай дуулган дээр хүртэл загалмай үйж шүү дээ тий. Одоо манай ардчлалын одоо нэг загалмай үйдэг шүү дээ. Тэрийг бас ардчлалын нэг хүн хэлж л шүү дээ. Энэ одоо юун загалмай юу гэсэн чинь манай Эвэрхэй гэдэг манай Монголын одоо баатар
одоо цэргүүдийн бамбан дээр байдаг хээ гэж эвэрхээ гэж арцлын одон гэж харсан загалмаа байдаг шүү дээ. Несторын загалмаа байдаг. Энд чинь бид нар бол нэг одоо юу гэдэг харийн шашинд мункрат ч юм уу одоо нөгөө хүмүүсийн одоо анх би чинь Христ итгэхдээ тэг юм л байсан шүү дээ. Нөгөө жоохон айгаад санаа зовоод одоо нөгөө шашнаасаа урах гээд байгаа юм шиг нөгөө мөс чанар минь зулгаагаал те. Би чи одоо буддын шинтэй хүн ээж маань мэрэг төлөг тавьдаг. Хар угаасаа л одоо бөө лам мэрэг төлөгчдийн дунд би өслөө шүү дээ. Тэгээд нөгөө Христийн талаар сонсоод уншаад өөрийн ирэхгүй бас итгэмээр санагдаад байдаг. Тэгтэл нөгөө мөс чанар зулгаагаад нэг эцэг үгдийнхаа шашнаас урах гээд байгаа юм шиг нөгөө гол гогдоод бүр ингээд нэг хоёр доод бүр яхаа мэдэхгүй. Тэгтэл ингээд нөгөө бас Христ итгэх шалтгаан чинь би очиод одоо өөрийнхөө амьдралыг харж штэ. Бид нар бол одоо ёстой хямар нь байдаг бол сэргдэг бол сэргэхээр л одоо мөргөлөө штэ. Одоо нөгөө хэллэгээр бол тухай цортлол бид нар хідэн 10 үеэрэл мөргөж ирлээ штэ. Тэгээ би бол ердөөсөө чи намайг бүр хар байгаасаа би ёстой тарин маань тэр мэрэг төлөгчдийн дунд би өссөн. Тэгээ сүүлдээ бүр нэрээ бүр хэлхиччмээр юм дөө тэгээд. Тэгэл Иесус дээр л ирж хүн боллоо шүү дээ. Мэрэг төлөгчдийн дунд өссөн та байтугай. Манай эмээч одоо ингээд байнга ирэх хэрэгүүлж идэг. Байнга л амандаа бовтонж идэг. Тийм л хүн байсан. Тэгэл манай ээж аав бол нэг сүртэй шүтдгүү. Тэгсэн ирнэ ингээл нөгөө цагаан сармаар бүх юмар ингээл зан үйл үлдчихэл идэг. Тэгвэл одоо ингээл төвд мөвд тарины өсөг хүмүүсийг харахад бүр нэг юм багаасаа харцсан дотн чим шиг санагдаад байгаа байхгүй. Гэтэл яг үндэ бол миний яг жинхэнэ өвөг дээдс бүр эртний өвөг дээдс бол буцаад Христ итгэж байсан ч гэж магадгүй үгүй ч байсан байж байна. Үгүйс ч хамгаалга. Яг тэгэхээр анхны хүнийг ч үүсгэсэн бурхан л байгаа юм чаа. Бидний бүх одоо их усэр чи өөрөө ертөнцийг бүтээгчл байна шүү дээ. Би чамд нэг юм хэлэх үү. Одоо Монгол гэдэг улс үндэстэн бид нар өвөг дээдсэхлээр хэдийгээр аль үеэсээ тоолоод байгаа юм те. Буддист байсан цагаасаа өвөг дээдсээ тоолоод байгаа мó. Яг үндэ бол Монгол гэдэг улс үндэстэн чинь буддизмаас ч өмнө байсан шүү дээ. Бүр байхдаа бүр мандан батарч явсан шүү дээ. Би Непалд очсон. Непалд очиход Непалийн нэг миний хажуу зогсож ирсэн нэг ах хүү тэгж байгаа байхгүй юу. Буддизм бол манай хинду шашны 9 дэх төрөл гэж бид нэр үздэг гэж. Тэгээд тэнд чинь Непалийн тэр нөгөө Сваямбу гэдэг дэлхийд томороо хоёрт ордог асар том ингээд нөгөө бас хүмүүс гороолоо тойрдог элдв янзын шүтэнтэй. Сваямбу гэдэг нь манайхаар соёмб гэсэн үг. Соёмб тий. Манай Монголын одоо төрийн далбай дээр байгаа соёмб гэдэг нэр чи өөрөө монгол үг биш тий. Санскрит үг байхгүй юу? Буддын шашнаас л зээлдэж авсан. Сваямбу гэдэг үг чинь сунжраад соёмб. Манай Улаанбаатарын бэлгэдэл гард чи өөрөө бас гаруда гэдэг хиндүү шүү дээ. Энд чи энтхийн одоо нэг хиндүү шашны нэг тэнгэрлэгч. Урд хүчний тий. Дөрвөн мөчтөө далавчтай энд хүзүүндээ могоод тогтчихсон домгийн одоо шувуу гэж монголчууд яриад байгаа тий. Тэр чинь яг үнэндээ бол унсан тэнгэрлэгч шүү дээ. Далавчтай гар хөлтөө ямар ч шувуу дөрвөн мөчтөө шувуу байхгүй шүү дээ. Тэр чинь тийм байх боломж байхгүй. Тэр бол шувууч биш байхгүй. Тэг хан гард гэж бид нар нэрлээд байгаа чинь яг үндэ бол гард гэдэг чинь монгол үг биш. Бас л санскрит үг. За тэр Сваямбу тэр дэлхийд томороо хоёрт ордог тэр газар очисон байхад хиндүү шашны шүтэн байна. Асар том соврог. Яг зэрэгцээд хажууд нь буддизм зориулсан буддын шашны бас ингээд соврог босгоцсон байна. Зэрэгцээд оршиж байгаа. Хиндүү буддизм хоёрын соврог. Тэгэхэд надад хүн хэлж байгаа. Буддизм бол манай хиндүү шашнаас төрсөн 9 дэх төрөл юм аа гэж. Тэгэхээр яг харахгүй буддын шашин бол энтхэг Непалаас үүссэн шүү дээ. Яг үүсэл газар нутг нь яг одоогийн Непал байхгүй юу? Тийм тэгээд бид нар чинь одоо яг үндэ бол харин шин шүтээд байгаа шүү дээ. Яг үндэ бол бидний эцэг өвгөд гэж ярих юм бол бид аль үеэ яриад байгаа юм те. Тэднээс эцэг өвгөдөө тоолоод байгаа. Гэтэл тэрнээс өмнө харин ч монголчууд загалмаачлагтай байсан. Археологийн олбор булш бунхан тэр ховд аймагт байгаа те. Тэр хатны бичээс дээр хүртэл ариун библийн бичээсүүдийг бичсэн баян онгорт байгаа дааган чулуу байна те. Загалмай тамхтай дааган чулуу эртний олдврууд байж байна. За тэгэл сонирхолтой зүйлүүд зөндөө бий. Энд сонсож байгаа Христийг магадгүй үзэн ядаад эсэргүүцээд байгаа хэн нэгний яста өвгдээцэн аав нь айгүй бол загалмайчлагтай байсан байж магадгүй шүү. Тий. Магадгүй. Тий. Надад бол гэхдээ яг миний өвгдээц
13 дугаар зууны үе өвөг дээдснүүд их юм байхыг мэдэхгүй л дээ. Магадгүй залмаа шашинд шүтлэгтэй биш байсан ч гэсэн хамаагүй. Христ итгэл бол надад яг л чухал гэж боддог. Угаасаа Гэтэ яг энэ бид нэр зохиогоод байгаа юм биш. Үнэхээр л одоо яг тэр таны хэлж байгаа тэр ариун номын ирэл тухай. тий ариун номын ирэлтээр үзээрэй. Тий сонсож байгаа Үүндээ бол түүхийн доктор профессор хүмүүс энэ тал дээр баталж ийлээ шүү. YouTube-ээс хагаад ариун номын ирэлт гэдэг тэр гайхалтай түүхийн бүтээлийг олоод сонсчих хэрэгтэй тий. Тэгээ Хью Кэмп гэж бас нэг хүн түүхийн балархаа жимээр гээд монголоор орчуулсан бас нэг ном байдэ. Тэгээд нөгөө тэр түүхч хүн болохоор одоо монголчууд бид нар яг үндэ бол түүхээ мэддэг юм байлээ шүү дээ. Яг тэгэхээр бид нар чинь нүүдэлчин байсан. За дайн дайжны хөлд бид нар олон ингээд нэг их сурвалж түүхүүд байхгүй болчихсон угаасаа. За тэгэл ингээд хятадаас Бээжингээс нууц товч байгаа олж авах жишээний тий дамжуулаад хятад хэл дээр галгаар бичигдсэн гэдэг юм уу. За Хью Кэмп бол монголчууд хизээч өөрсдөө ч бид нар ингэж нөгөө хизээч олж уншиж чадахгүй. Манай Монголын олон түүхчид олж уншиж чадахгүй. Тэр гоё Монголын талаарх түүхэн бичээсүүдийг дэлхийн алдартай номын сангуудаас энэ хүн хайж ирж олж судалж цуглуулад энэ одоо step by step гэсэн баха англиар бол монголчууд орчуулахдаа түүхийн балархаа жимээр гээд орчуулсан санагдаж байна. Би андуураг бол тэр номон дээр бол ингээд Христ итгэл Монголд ямар хүчтэй нөлөөлж исэн бэ тэр 13 дугаар зууны эд цэргэн мандлын үеэр. Тэгэл одоо манай Монголын одоо хамгийн одоо бахархал татан байна шүү дээ. Сорхогдны бих хатан байна. Дөрвөн хаан хөвгүүнийг хүмүүжүүлсэн. Дээрээс нь мантгацсан хатан хүртэл тий бид нар ингээл бахархдаг. Гэтэл үүндээ бол мантгацсан хатан чинь христчин овг аймгийн эмхтэй байсан байгаа байхгүй. Тийм үү. Тэр үед ч одоо тэгээд христийн шашин байсан юм уу? Мантгацсан хатны үед үү? Чи мантгацсан хатан чинь хизээ хон шүү дээ тий. Бас христ итгэлтэй овг аймгаас гаралтай хүн байл шүү дээ. Хүмүүсийн нэг ингээл нийтээ сайх юм бол аль овгийн хүн байна тий. Тэр овг нь христчин байж юу гэдгийг бүгдийг нэг. Тэг ингээд харах юм бол аль ёс зүйтэй мэрэгэн ухаантай жудагтай ийм хүмүүс чинь ердөөсөө христ итгэгчл хүмүүс. Үнэхээр л гол нь тий христ итгэж байгаа зүйлдээ үнэхээр л сүсэг итгэлтэй бол зүгээр харьцуулаад хэлэхэд би одоо дандаа нэг муулчих гэдэг юм шиг хүмүүс сэтгэл төрүүлээд ээж магадгүй. Одоо үнэн л ийм юм чи одоо би одоо яах вэ те? Жишээлбэл одоо бид нар ингээ буддын шашнаа харах юм бол би өөрөө хулгайн танхаа явж явахдаа хүн зодон цохоо хийчихэл. Тэгээ нөгөө лам дээр очиод зодон хийчлээ гэхэлэр өсвөр насны бацаан шүү дээ би чинь нэг 16 та 17 та бацаан байхад л нэг шил ярих аваад 1000 цаас аваад гэл. Тэгээ би чи хаанаас мөнгө болохыг дээрэмдчихл болно шүү дээ. Гараал хүн дээрэмдэл 1000 цаасаа аваад архи аваад ороод ирэхлээр тэрийг авч уугаал 1000 цаасыг минь аваад тий хүн дээрэмдэж байгаа бараг шууд ламаа дарамтлаад уушилчих байсан юм шиг. Тэгээ бид нар чинь ингээд нөгөө өөрөөр хэлбэл бидний итгэл үнэмшлийн уг нь одоо ёс зүй бол ариун байх ёстой шүү дээ. Гэтэл гим нүглийг аргалаад эхлэхлээр чи эн чинь утгаа алдаж байгаа биз дээ. Тэгээ би нүгэл тэгээд өөр хүн тэрийг мөнгө төлж араална. Зүгээр хоёулаа төсөөлье. Би чамаас өчнөө мөнгө хулгайлцсан. Дээрэмдсэн. За тэгээд шорон болох гэж байна. Тэгсэн чинь би дээрэмдсэн таваарш нэг лам дээр очиж ном уншуулж штэ аргалуулах гээд. Тэр миний дээрэмдсэн мөнгийг аваад намайг аргалж өгөх гээд ном уншиж байна. Ял баг аваасаа гээл те. Ялгуу гараасаа гээл. А гэтэл чи бас нэг лам дээр очиж шударгаар шийдэж өгөөч гээд нэг ном уншуулж байна. Энэ хоёр чинь одоо нэг талуу би өөнийхөө эсрэг байгаад юм. Ийм логикгүй, ийм одоо ёс зүйгүй. Тэгэл одоо манай тэгж ярьсан яриаггүй ер нь л тэгэл бид нэр одоо туршилтаар харчлаа шүү дээ. Хэдэн зуун жилийн туршилтаараа ингээл хараад тэгэл ерөөсөө маш их уруудсан. Тэр нөгөө Библиэлд давтагтаад байгаа Израильчууд ерөөсөө бурхнаас урваал нэг баримл шүтэн хийгээл мөрөхөөр л тухайн нэг тэднийх ингээл өөр орнд эзлэгдэг Ассирчуудад, Вавилончуудад, эсвэл Ромчуудад зөндөө олон тэгж унаал. Манай түүхэнд бас тэгэл яг шарын шашин гээл тэгээ өндөр гигэн зан базар мазарч хийж байгаа. Ингээл нөгөө уран гартай хүмүүс ахаа ингээл бурхан урлал. Тэгэл тэрийг нөгөө шүтэл. Тэгэл яг манжид эзлэгдсэн он цаг харах юм бол яг тийм шүтэж эхлэнээс хэдхэн жилийн дараа. Угаасаа тэр зүг тогтол нь угаасаа л тийм л байдаг. Хиймэл шүтэл бол бурханыг доромжилж байгаатай адилхан. Тийм тэгээд одоо манай төр зэсэгт байгаа хүмүүсийг харах юм бол уул нь бидрээсээ илүү хамгийн мундаг том ламыг шүтж байгаа шүү дээ.
Далай ламтаач уулзаж адьсаа аваад явж байгаа тий. Ямар юм бүүчи ямар тий хотог тоглогаатаа тэдл уулзаж байна. Жирийн ард бол уулзах боломжгүй. Гэхдээ тэр утгаараа бол тэд нэр одоо бидрээс илүү ариун цагаан амьтад байгаад энэ улсыг өстой янзын авч явмаар юм тий. Гэтэл тийм байхгүй байхгүй. Яагаад итгэл үнэмшил нь тэдрийг авилга авахыг зогсоохгүй байна? Яагаад итгэл үнэмшил нь энэ улсыг энэ худал хулгайгаас салгах ийм ёс суртахуун ийм хариуцлагыг хүлээлгэж чадахгүй байна? Эн чинь үнэхээр нэг асууж үзэх ёстой, бодож үзэх ёстой зүйл байгаа байхгүй юу? Тэгтэл эсэргээрээ нөгөө Христ итгэл анх одоо нөгөө 1-р зуунд сайн мэдээ түгэж дэлгэрээд тэр үед израилчууд ч нөгөө Ромын эзэнт гүрний эрхшилд байх үед одоо Христ итгэлтнүүд олширсан чинь яасан бэ гэхээр Ромын Цезар энэ төшмөлдөө нэг даалгавар өгсөн байгаа. Тушаал өгсөн байгаа. За энэ Христ итгэгч нар чинь олшроод эхэллээ. Энэ бүлэглэл. Одоо нэг улс төрийн талаас харах юм бол нэг бахан хүмүүс бий болоо те ингээд тахлаар чинь сандардын байна л да эднэр яагаад байна. Тэгэд энэ хүмүүсийг Христ итгэгчнүүдийг толгой дараалал та нар ингээ бүгдийг одоо алж устгах хэрэгтэй байна гэж хэлсэн байна. Тэгсэн чинь тэр төшөмд нь юу гэж хэлсэн бэ гэхээр болно. Болохгүй юм байхгүй. Гэхдээ хэрвээ Христ итгэгч нар бүгдийг барьж цаазаар авах юм бол манай үндэсний хамгийн шудраг улс төрчид хамгийн шудраг шүүгч төшөмдүүд хамгийн мэрэгэн төшөмдүүд бүгд өгнө гэж хэлсэн байна. Тэгээд олон жилийн өмнө надад бас явах нөгөө Монголд ирээд нэг хэсэг пасторуудтай нэг өвгөө одоо Хонконгоос нэг пастор ирээд уулзаж ирсэн. Настай. Тэгээ тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр одоо олон жилийн өмнө одоо 20 жил болчих. Тэр пастор юу гэж хэлсэн бэ гэхээр Хятадын коммунист нам Христ итгэлтнүүдийг бас ингээд нэлээд хавчиж байсан юм байна л да. Ялангуяа Мао Зэдний үед бол ердөөсөө соёлын хувьсгал гараад Библи шатаагаал тий. Мао Зэдний эхнэр чинь одоо Библи гэдэг ном бол та нар музейгээс олж харна гэж хэлж пасторуудыг алж хядаж итгэгчдийг тамлаж маш их зовоож ирсэн байл. Тэгтэл 50 жилийн дотор юу болсон бэ гэхээр нөгөө Мао Зэдний үеийн коммунист намын улаан үнэмлэх музейд ороод харин Христ итгэл бол Хятадд бол өстой хаа сайгүй дэлгэрсэн тий. Тэгээд одоо дэлхийд бол хамгийн хурдан бас Христ итгэл өсөж байгаа улс бол Хятад байж. Тэгж байгаа гэсэн. Тий хавчих тусам дарах тусам дарааж эхэлж байна тий. Тийм. Тэгээд одоо Хятадын хамгийн амжилттай ёс зүйтэй бизнесмен хамгийн их амжилттай одоо нөгөө нэг эдийн засгийн хувьд бол өстой хамгийн хүчтэй Вэнжоу гэсэн баха. Би андуураг бол Вэнжоу гэдэг газар Хятадын Иерусалим гэж нэрлэгддэг. Тэр Вэнжогийнх нь бол өстой гайхалтай бизнес хүмүүс байдаг гэж. Тэгээ бүгд ингээ бурханд итгэдэг. Хятад дотор хамгийн баян газрууд бизнесмен дэлхийд даяар ч гэсэндээ асар хүчтэй нөлөөлдөг бизнесмэнүүд байдаг гэж шүү. Итгэгч нар байдаг гэж. Тийм тэгээд тэр настай пастор юу гэж хэлжсэн бэхээр Хятадын соёлын яамны сайттай нэг удаа яриа суусан гинэ. Тэгэхэд тэр соёлын яамны сайд нь ингэж хэлсэн гэж байна шүү. Өмнө нь бол манай засгийн газар нэг Хятад хүн Христэд итгэхэд Хятад хүн нэгээс цоорлоо гэж үздэг байсан гинэ. Тийм учраас Христ итгэгчдийг маш их одоо хавчдаг байсан. А гэтэл одоо бид нар ингээд нөгөө итгэгчдийн амьдрал үржимс энэ бүхнийг хараад нэг Хятад хүн Христэд итгэхэд одоо манай засгийн газар юу гэж үздэг болсон бэ гэвэл нэг чанартай Хятад хүн бий болдог юм байна гэдгийг бид нар ойлгосон юм а гэж. Тэр Хонконгийн тэр пастор хэлсэн байгаа байхгүй. Тэгээ би тэрийг харчаад нөгөө Есүс бидэнд хэлдэг шүү дээ. Та нар бол Христ итгэгч, та нар бол энэ дэлхийн гэрэл газрын давс юм а гэж. Та нар амьдарч байгаа энэ газарда одоо гэрэл давс болж үлгэр дуурайл болж яста архичин байсан бол яста одоо юу гэдэг эсрэгээр яста ариун сүнсээр дүүрэн байгаа тий. Хулгайч байсан бол өөрийн гараар шодрох хөдөлмөрлөж өөрийн болон бусдын сайн сайхнад хөдөлмөрлөдөг болж худалч байсан бол худлаа ярихаа болох төдийгөө дэрэгт хүндээ үннийг өгүүлээд амьдэрдэг ийм хүмүүс болно гэж энэ бол Христийн сургаал байхгүй.
Тийм тэгээд тэгээ энүүгээр дамжуулаад бас би өөртөө ч бас хэлж байгаа. Би ч гэсэн алдаа оноотой яг хичээж байгаа хүн те. Мэдээж би анх Христ итгэхээс өмнө бол ямар хүн байсан. Тэр хүн бол би биш болсон. Би бол өөр хүн л дээ. Гэхдээ одоо хүртэл би хичээгээл явж сайн пастор болох юмсан, сайн аав байх юмсан, сайн эр нөхөр байх юмсан. Тэгэл сайн иргэн байх юмсан л гэж одоо хичээж явдсан шүү дээ. Та Христ итгэгч нарыг ёс зүйтэй гэж байна шүү дээ. Та бүх Христ итгэгч нарын хэдэн итгэгч нарыг ёс зүйтэй байна гэж батлан дааж чадах уу? Мэдээж тийм биш шүү дээ. Тэр чин зарим нь дөнгөж итгэж юм те. Энд чинь одоо хичнээн хүмүүс Христ рүү ирж байна. Өнгөрсөн амьдралдаа тэд ямар байсан бэ лээ те. Өртөөс өстө хөлөөрөө толгой хийж, толгоогоороо хөл хийж, өстө аимшигтай явж байгаа бүгдээр л гимт юм чинь алдаж онжил байгаа хүмүүс те. Энд чи гимгүү хүн байхгүй шүү дээ. Тэгээ харин Христ сүмд ирж байгаа хүмүүс бол гимгүү хүн байдгүй гэдгийг би бол дахин онцолж хэлмээр байгаа. Харин гимтэй гэдгээ ухаарад өөрийгөө өөрчлөх юмсан гэж зорж зүтгэж яваа тийм хүн. Зөвхөн зүүрлэж хэлэх юм бол ямар хүн эмнэлэг рүү очив. Өвчтөө гэдгээ тийм ээ хүлийн зөвшөөрөөд надад эмч хэрэгтэй байна гэд бид нэр эмнэлэг рүү очдөг тийм үү. Яг л чуулган тийм байхгүй. Би гимтэй хүн, би сайн аав байж чадахгүй, би сайн хүүхэд байж чадахгүй. Би эцэг ихтэй ачлалгүй, би дотроо сайныг хүсдэгч, би хүсдэг сайнаар амьдрч чадахгүй байна. Ердөөсөө миний дотор нүгэл гэдэг юм байна. Уг нь миний зүрх сайхан. Уг нь би сайн хүү баймаар, сайн аав баймаар, би үнэхээр ханийгаа жаргалтай байлгамаар байна тий. Үнэхээр тэгж хүсдэг хүн байхгүй байх уу? Даанч хүсдэг сайнаар л амьдрч чадахгүй байхгүй. Яг гэвэл нүгэл гэдэг зүйл бидний дотор маш бодиттой байгаад. Өөрөөр хэлбэл нөгөө нэг хайр гэдэг зүйл бидний дотор маш бодиттой байдаг. Харуулж чадахгүй ч, гаргаал харуулж чадахгүй ч ингээд бидний зүрхэнд хайр байгаа учраас л бид энэ хайрыг мэдэрдэг, бас бусдад мэдрүүлж чаддаг шиг нүгэл гэдэг энэ бузрын юм бидний дотор бас байгаад байгаа байхгүй. Тийм учраас л бид дотроо сайныг хүсдэгч, бид хүсдэг сайнаараа биш хүсдэггүй бузар мууг үйлдээд амьдраад яваад байгаа тийм л өвчтнүүд байхгүй. Нүгэл гэдэг өвчнөр өвчлөлтсөн. Тийм учраас л чуулган бол нүгэл гэдэг өвчнөр өвчлөлтсөн зүрх сэтгэл оюун бодол зан чанар хандлага нь ялзар завхарсан өвчлсөн хүмүүс л энийг ойлгоод чуулган руу ирж байгаа. Тийм. Тэр хүмүүсийг би даруу гэж хэлнэ бас. Тийм л хүмүүс цуглардаг газар. Тэгэл одоо бие бинийгээ босгон байгуулаад одоо чи бит хоёр шиг ингээд сайхан бас эдгээр чи бит хоёр бие бинийгээ яг үндэ сайн мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ингээд итгэгч гэхлээрээ дотно нөгөө талаасаа бас ингээд ил талд магадгүй бие бинээсээ ингээд урам зориг аваад бие бинээрээ ил талд бахархаал явдаг байх. Тэгээ би ч гэсэндээ бас дүүгийн итгэлээр үнэхээр бахархаж байна. Яа саний яриаг сонсоод манай эхнэр утгаар амар гоё урамшижсэн. Яг надад би болохоор ингээд амьдралынхаа ихэнх жилийг зүгээр л яг итгэлгүй хүмүүсийн дунд одоо нарийн зингийн яг тэр хүүхдийн зургийн гудамжинд оройгоор тардаг те комеди тим юм дотор байсан учраас мэднэ л те. Тэнгүүд эсэргээрээ санагдаад. Одоо 80% нь ёс зүйгүй хүн, 20% ёс зүйтэй сайхан хүмүүс байна шүү дээ. Итгэж биш хэрнээ маш гоё хүн чанартай итгэж нараас ч илүү ёс зүйтэй хүмүүс байна. Байлгүй яг хөө тэр чинь тэгээд гайхалтай хүмүүс. Уваагүй юм ёс зүй ямар ч код байхгүй хүмүүс маш олон байна. Сайн муу гэдэг юм байхгүй. Сайн муугаа хүн өөрөө тогтооно гэж үздэг. Би ч гэсэн тэгж боддог байсан. Тэгээд тийм учраас тийм хүн чинь ямар ч муу юм руу ингэж хадуурч яаж тэлж явж болдог. Тэнгүүд Христ итгэгчдийн дунд байхаар яг эсэргээр ёс зүйгүй хүмүүс байна тэр дотор. Эсэрнээ бас яг тэр цөөхөн байгаад байгаа байхгүй. Тэгээд олон ингээд өдрөөр ингээд бид нар бас нэг конференцд байж үзлээ 2-3 хоног дараалаа. Тэнгүүд тэр нэг юм анзаарсан хинч хинэгч муулж ярьж байгаа яриа сонсогдохгүй. Тэр өстой гоё байлаа. Чуулганууд дотор бас нэг амуулж байгаа тийм байдаг. Тэрийг сонсоод бас жоо урам хуваартай. Бид нар ч гэсэн өөртөө нэг мэдээ заримдаа хүмүүлцэн явж идэг. Тэгэхээр тэр нэг конференцд бол бүгд мэдлж ийн нэгнийхээ хүүхдийг өөрийн хүүхд юм шиг ингэж хайрлж ганцаараа байгаагаа асарчтай ингэж явж ийн. Тэр өстой гоё байл. Тэгээд одоо яг эсэргээрэл юм байна. Хэдийгээр ёс зүйгүй хүмүүс байдаг ч гэсэн олонх нь ёс зүйтэй байна. Христийн үгийг дагах гэж оролдож байна. Дагдаг хүмүүс бас байна. Тэд нар нөхдүүд бол хэрэг тариад байна. Дагж байгаа хүмүүс нь алдаад ингээд хүн рүү муухай харьцчихаар араас нь гимшиж чинь залруулах гэж оролдож байна. Тэнгүүд бол бүгдийг батлан дааж чадахгүй ч гэсэн ихэнх нь бол яг хичээгээд байгаа байхгүй. Тэглгүй яг хоо. Ер нь бол мэдээж нөгөө сүмд өөрийгөө гимтэй гэдгийг өвдөсөө бүр хинэрч хилүүлтгүйгээр нөгөө нэг угаасаа амьдрал нь ёстой, ёс суртахууны хувьд ёстой л ёроол руу орж явж исэн хүмүүс илүү Христ рүү эрт ирээд тах шиг байна.
өөрийгөө би гайгүй гэж бодож байгаа хүмүүс бол тэр л итгэж манай тэр итгэж гээл те. Би бол тэрийг бодвол гайгүй. Гэхдээ тэр хүн мэдээж гайгүй байж болно л доо. Хамаагүй гайгүй байж болно. Гэхдээ тэр хүн чинь нүгэлгүй гэсэн үг биш байхгүй. Тэр хүнд бас өөрийн гэсэн нот зүйл байгаа штэ. Бурхны өмнө нүцгэн ил хожим тэр би гайгүй гэж бодож байгаа тэр нүгдэн тэр хүнийг өгөх үед тэр аимшигтай ангал руу тэр там руу чирх хангалттай шалтгаан болно шүү гэдгийг л ухаарчих хэрэгтэй байхгүй юу. Бурхны өмнө бол бид бол ердөөсөө ялгаа байхгүй тэр баасны жорлонгийн тэр муха ялгадас дотор хөвж байгаа өтнүүд шүү дээ бид нэр. Тэр өтнүүд хоорондоо тэгээд ивэл яг хоо инээдэмтэй үстэй те. Хоорондоо би чамааг бодвол гайгүй шүү батаа. Чи л нүгэлтэй гэдэг. Тий. Би чамааг бодвол гайгүй шүү. Чи бол ийм байхгүй юу гэд ингээд ивэл бид нар хараад инээд нөрнө үстэй. Хүн төрлөختөн бол бид нар бурхны өмнө ямар одоо үнэхээр ёс суртахууны хувьд бид нар бүгдээрээ л нүгэлтнүүд шүү дээ. Шарын шашинтнуудыг нөгөө нүгэл ихтэй сүсэг их гэдэг одоо нөгөө их тийм сүсгэлдэг хүмүүсийг нүгэл ихтэй болохоор л ингээд байна гэдэг байгаа шүү дээ. Би бол тэр тал дээр бол өмгөөлмөр санагдаад. Яг тэгэхээр тэр ном уншуулад явдаг хүмүүс чинь бас аврал хайгаад байгаа байхгүй. Нүгэлтэй гэдгийг ойлгож байна. Иесусийн хэлж байгаа болохоор чи зүгээр ах トゥ гээ хоосон толгой гэд хэлэхэд л там дундахад хангалттай гэж байгаа байхгүй. Тий, үнэн шүү дээ. Заавал ч хүн алсандаа биш. Тэр чинь үзэн ядалт байхад л тэр чинь чи хүний ихтэй эмгтэйг хараад тачаадахад л өөр эмгтэйг хараад тачаадахад л чи зүрхэндээ завхаарсантай адилхан. Тэгэхээр чи бид нар бүгд нүгэлтэй. Тэгэхээр нөгөө нүгэл ихтэй сүсэг ихтэн гэж нөгөө эмээнэрийг те шүүгээд байгаа хүмүүс чи өөрсдөө нүгэлгүй гэж ойлгоод байгаа хүмүүс байгаа байхгүй. Наадхын чинь би ярих уу? Наа саяны ярьсан ишлээ чинь би. Би бол өөрийгөө Христ ирэхдээ бүр хинээр чилүүлдэггүй би итгэдэггүй байхдаа би нүгэлтэй гэдгээ би бүр мянган хөв би мэддэг байсан. Би тийм учраас би өөртөө аюулгүй дургүй байсан. Би халтарч унчаал үхээчээ навшоо гэдээ өөрийгөө хараадаг байсан. Би өөртөө амар дургүй байсан. Ягаад тэгэхээр би амьдрах ёсгүй амьдралаараа амьдарч те алдах ёсгүй алдаагаа гаргаж хайртай ээжигээ гомдоож өөлөөл зовоож хайрлаж чадахгүй ингээл явж яснаа бодхолоор өөрийгөө уучлах чадахгүй. Тэгээд Христээр би гимтэй гэж ирээд гимт намайг уучлаач, намайг зөв замаар дагуулаач гэж ирэхэд надад бол өстой хамгийн амархан байсан. Тэгтээ би хараа дотроо нэг өөрийгөө нэг би арай гайгүй л дээ гэж боддог байсан зүйл нь юу гэж. Би өөрийгөө гимтэй гэдгээ мэднэ, үзэн яддаг, би өөртөө дургу. Тэгтээ би бас нэг арай гайгүй гэж ганц өөрийгөө сайлгадаг зүйл нь би хүн алаагүй. Би хүн алаагүй гэдгээрээ л за би ч бас хүн алаагүй дээ гэж би боддог байсан байхгүй. Тэгсэн чинь сая нөгөө Библи уншижсэн чинь түрүүний чиний хэлсэн тэр ишлэл. Чи хэн нэгнийг ердөөсөө тачаадан харсан л бол аль хэдийн завхаарсан хэрэгэ гэж. Энийг уншаад би нөгөө итгэж юм чинь би Иесустэй ярьлаа. Иесусээ бас энэ чи арай хатуу байна тий. Завхаараагүй ээж яах яриад зүгээр тачаадан хараад хэнийг шохироогүй гэж гэдэг. Завхаарсан гэж тооцогчтой юу. Одоо минийхаар бол одоо нөгөө гардуулахаас нааш хэрэгэ хүлээдгүй төрлийн хүн байдаг шүү дээ тий. Тэгээ гардуулахаас нааш хэрэгэ хүлээхгүй нөхдүүд бас гарууд бас тэгдэг байлаа ш. Нэг нөхрөөс ингэж асуусан байгаа юм л да. Оногоо юм уу да үний юм уу мэдэхгүй. Та яагаад шоронд орсон бэ гэсэн нэг шоронд байгаа ялтанд хариулж ийн гэсэн ш. Баригдсан юм аа би гэд. Тий. Бусад бүх хүмүүс нүгэлтнүүд байна шүү дээ тий. Баригдсан л шоронд орж ийн тий. Йоо. Бас гашууч гэсэн нэг талаас үнний ортоо тий. Тэгээ би тэр ишлийг би асуухгүй. Арай л шудраг биш байна шүү дээ. Арай л хатуудаад байна. Энд чи тачаадан бодоол харснаас болж таалагдсан үгнээ тэгж бодсноос болж завхаарсан гэж хожим тамд орно гэхлээр энэ ч одоо арай л хатуу биш дээ шудраг биш байна гэж би хэлэхгүй. Тэгсэн чинь надаас Иесус юу асуусан гэж. Бурхан байдаг, ариун сүсээрээ ярьдаг. Бид амьд нэгэнтэй харилцдаг учраас л бид итгээ явдаг шүү дээ. Хэрвээ хоосон мохорс үгээвэл үлийгээ хийж би ингэж Есүст итгэж явах юм бэ ч одоо. Тэгээд тэр дуу хоолой надаас юу гэж асуусан бэ гэхлээр амар асуусан шүү дээ. Чи яагаад таалагдсан тэр эмэгтэйтэйгээ завхаараагүй юм бэ гэж асуусан байхгүй. Тэгээ би бодохгүй юу. Үгүй нэрээ би яагаад тэдэнтэй завхаараагүй юм бэ гэсэн чинь би завхаарах гэснээр за буруу штэ тий. Ста болио гэсэндээ би завхаараагүй явж исэн байгаа байхгүй юу. Зүгээр боломж олдог. Нөхцөл нь бүрэлдээгүй. Хэрвээ би хаан байсан бол надад хууль үйлчилдэггүй байсан бол надад
бүрэн эрх мэдэл байсан бол би баг дэлхийн бүх улс үндэстнүүдээс хамаг гоо хүүхнүүдийн төөж авчираад би орлогоо аваад орохоор тийм садар завхай зүрхтэй нэгэн гэдгээ. Энэ зүрх чинь л миний зүрх шүү дээ. Энэ чинь би л гэсэн үг шүү дээ. Би хараахан хийгээгүй боловч би яагаад хийгээгүй хараахан хийгээгүй байгааг л би нэг ёс суртахуунтай даа биш. Боломж нөхцөл гэдэг зүйл надад бүрлдээгүй учраас би хараахан хийгээгүй байна. Тийм учраас би эндээс бурхан нүглийг яаж хардгийг би ойлгосон. Би бол өөрийгөө нүгэл хийснээрээ өөрийгөө харж исэн. Гэтэл бурхан нүглийг 3 хэмжээсээр хард юм байна. Ястаа 3D гэдэг шиг. Өнгөрсөн одоо ирээдүй цагт бурхан биднийг харахтаа чи одоо нүгэл үлдээгүй байсан чи. Чамд нөхцөл бүрэлдэхэд, чамд эрх мэдэл өгөгдөхөд чи сая доллартай болоход эсвэл чи үнэхээр нэг улс үндэстний тэргүүн болоход чи энэ эрх мэдэл, энэ их боломжийг ашиглан ямар олон хүүхдүүдийг, охтуудыг тий одоо буцарлахыг, ямар олон хүмүүсийг хохироохыг би өөрөө ч мэдэхгүй явж байгаа байхгүй. Тэгэл би бурхан нүглийг яаж хардгийг ойлгохдоо би үнэхээр айс. Би буцар, би там руу явж байгаа юм биш үү гэдэг. Тэгээ дараа нь би дахиад нөгөө хин нэг чи сэтгэлдээ үзэн ядвал аль хэдийн алуурчин мөн гэж хэлсэн үгийг уншаад би дахиад асууж байгаа шүү дээ. Хүн гэд тийм байгаа байхгүй. Гэхдээ яагаад энэ чинь алаагүй мөртлөө яахлаарэ алуурчин гэж тооцогд юм бас нөгөө миний ганц бахархал чинь нөгөө хүн алаагүй гэдгээрээ бахаргаад байсан хүн чинь тэгсэн чинь чи хин нэг үзэн ядсан бол алуурчин гэдгийг уншаад миний нөгөө өөрийн бахархал байхгүй болчих واخхой. Тэгээ би эн чи одоо арай л бас шудраг биш байна. Энд арай л хатуу байгаа юм биш үү? Гэхдээ би алаагүй шүү дээ. Энд чи яагаад ингээ алуурчин болчтой хүнийг үзэн ядснараа гэсэн чинь дахиад тэр асуулт асуусан байхгүй. Чи яагаад үзэн ядсан хүний алаагүй ингэж байгаа. Тэгсэн чинь би бодохгүй. Нэрээ би ингээл алах гэснэ те. Заа чамайг өршөөлөө гэл. Учиргүй өрөвч нэгүүлсэнгүүдээ биш. Би зүгээр л хуулиас айж. Би тэрнийг алчууч хоронд орж. Түнс би инэрэнгүү цайлган цагаан сэтгэлтэй өрөвч нэгүүлсэнгүү учраас би тэрнийг нэг тийм хайртайдаа би алах гэдэг юм биш. Алахгүй байгаа юм биш. Тэгээ би бас бодохгүй. Би хаан байсан бол надад эрх мэдэл өгөгдвөл надад хууль үйлчлэхгүй үйл гэж утсан чинь би маш олон хүмүүсийг зүгээр цаазын ялд өгөх байсан юм бэл. Тэгэл миний дотор алуурчин байгаа би ойлгосон. Миний зүрх алуурчны зүрх юм биш. Тэгээ би тэр үед бурхан нүглийг үнэхээр 3 хэмжээсээр харддаг юм. Бид бол хийснээр л хардаг. Би чи ингээгүй тэгээгүй тэрийг бодвол гайгүй би бол энийг л хийсэн. Гэтэл зүрхэнд минь ямар их аимшигтай үзэн гадалт садар самун. Тэр аимшигтай ёрын муухай бузар тачаал байгааг бурхан харахтаа үнэхээр гимш гэж хэлж байгаа. Бүгд бузар болжээ гэж Библиэлд бичигдсэн байдаг. Сайныг хүсдэг хүн ганц чалга, бүр нэг чалга гэж хэлсэн байгаа. Амар байгаа шүү дээ. Нэг чалга. Яг л бурхан биднийг хэн бэ гэдгийг мэдж байгаа. Ялангуяа Библиэлд нэг юм үг гэдэг. Хүн бол дотроо бодож байгаа таа бол адилхан юм гэж. Чи өөрийгөө бусдад яаж ярьж, яаж харуулж гин, өмсөж зүүснээрээ тэ эдэлж хэрглэж байгаа, албан тушаалаараа чи яаж харагдж гин гэдгээр биш. Чи хүн гэдэг бол дотроо бодож байгаа бол тэр өөрөө гэж. Хүн бодолтойгоо л адилхан юм. Тийм учраас бурхан хүмүүс бол гаднахыг харна. Харин бурхан хүний зүрхийг харна. Тийм учраас бид бүгд бурханы өмнө нүглийг имшихээс аргагүй. Намайг уучлаач, намайг тамаас авраач гэж. Тэгээд дашрам дэлгэхэд итгэсэн ч итгээгүй ч там байдаггүй гэдэг та итгэдэггүй байсан ч хамаагүй там байж л байх. Бурхан байж л байх. Та итгэдэггүй байсан ч. Нөгөө Титаникийг сүрж байхад Титаник живж яах гэсэн чинь итгэхгүй байна гэсэн. Титаникийг бурхан ч устгаж чадахгүйгээд бүжиглээд байжсэн гэж байгаа шүү дээ. Тэгэл эцэст нь Титаник сүрээ байсан. Түүнтэй адилхан там байхгүй. Би бол там руу явахгүй гэж бодож байгаа хүмүүс хөр хилтэй л гэж хэлмээр. Итгэхгүй байлаач тэр зүйл байгаа гэж. Хүмүүс бурхан ч яагаад тийм хайраар дүүр юм бол хүмүүсийг там руу явуулаад байгаа. Тэгмээ таны яг саний хэлсэн зүйл байл л да. Бид нар өөрсдөө бурханаасаа дэндүү хоол яваад байгаа байхгүй. Магадгүй бурхан энэ уул байх юм бол бид нар шал өөр зүгт явж байгаа байхгүй. Тэгчээд яагаад бид нарыг там нунгаасан гэж хэлээд. Тэгээ бид нар дэндүү холтцсон. Тэр хүн битгий аал гэдэг байгаа нь цаад алуулж байгаа хүнийг бид бурхан хамгаалж байгаа гэж бид нар ойлгоод байсан боловч яг үүндээ бид нар алуурчин байна гэдэг чинь өөр бурхантай хамт байж чадхаа болчиход байгаа. Тий. Ямар ч алуурчны дотор мөнх юм байхгүй гэж. Сэтгэлдээ хүртэл те тэр зүйлийг бид нэр тэхэргүй байх хэрэгтэй байхгүй. Есүсийн 12 дагалдагчийн нэг Иохан ах дүүгээ үзэн яддаг хүн бол алуурчин мөн гэж хэлсэн байт.
Тэгэхээр яг нөгөө сая миний ойлгож ярьсан шиг зүйл байгаа байхгүй тий. Хин нэгнийг үзээ ядж чинь гэдэг чинь зүрхэндээ аль хэдийн тэр хүнийг бүр ингээд нөхцөл бүрэлдэхэд алхад бэлэн алуурчин болсон байхгүй зүрхэндээ. Хийгээгүй л болохоос ш тэр хүний зүрх бол алуурчин болсон. Тийм учраас ямар ч алуурчны дотор мөнх юм байхгүй юм а гэж. Тэгээ бид нэр таныг бас нүглээ намжилсан дээр би бас ярихад би бас маш их нүгэлтэй байсан. Тэгээ та тэр нөө бүдэрч унаад өвчөөч авалгаач гэдэг бас надтай маш танил санагдаж байна. Би одоо олон эмэгтэй хүмүүстэй яг тэгж нүгэл үлдсэн. Тэгээд хожим нь арай нэг гайгүй хүнтэй уулзаад үерхэд тэгээд овоо гайгүй болж исэн ч гэсэн сэтгэл судлалаар угаасаа нотлогдсон л да олон эмэгтэйтэй байх тусам байсан эрэгтэй хүн урт хугацааны гэр бүлтэй байх чадамжгүй болоод байдаг. Богиносод байдаг. Нэг хүн хангалтгүй болоод байдаг. Тэгээд яг тэр үед бид тэр сайн хүнийг гомдоох юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгээд итгэж болоог байсан л да. Тэгээд тэр хүнийг гомдоохоос өмнө эртхэн салъя гэж бодоод салж ирсэн. Тэгээд тэрний дараа би нэг удаа мотоцикл унаад харж явахдаа зүгээр л эсрэг урсгал руу ороод өвчмөр санагдаад байсан. Тэгээд яг тэгж хүн амьд гай болоод яах вэ гэж бодсон л доо. Тэгээд дараа нь би ч удаа юу вэ би ер нь яагаад өгөх юм үхий гэж бодоод. Тэнгүүд хүн өөрийгөө тэгж ихшдэг, зэвүүцдэг, дашрамд хэлэхэд байна шүү дээ. Яг өөрийгөө ингээл өгчих одоо алчих юмсан гэж байгаа тий. Энэ бодол чинь яг үндэ бол чи бидний ч бодол биш гэдгийг Библи хэлж байгаа. Сатан маш бодиттой оршдог. Тэгэл байх. Тэр хүнийг янз бүрийн гим нүглээр мэхлээд олзолж яваад янз бүрийн хүсэл тачаалаар олзолж яваад нүгэл үлдүүлдэг. За тэр нүгэлд үлдүүлснээр дараа нөгөө сатан чинь одоо чамайг буруутгаж эхэлдэг. Чи одоо хинч биш, чи юу ч биш, чи ямар нүрээр амьд явах юм одоо үх гэсэн тэр бузар ёрын мухаа бодлуудыг галцмыг харвж байгаа нь тэр муу нэг өөрөө байгаа хөөе. Өөрөөр хэлбэл өөрөө бид хүмүүс бидрийг те нүгэл рүү уруу татдаг. Тэгээ дараа нь буруутгадаг. Тийм учраас сатаныг бас диавол гэж нэрлсэн байдаг хөөе Библиэлд. Диавол гэдэг нь буруутгагч гэсэн үг. Сатан хүнийг буруутгадаг. Өөрийг нь хүртэл өөртөө одоо хүлээж авах болохгүй шүү дээ. Тэгэл эцэг их үр хөвгтийн нандин сайхан хайрыг харилцааг тэр австгаж чадж байна. Эхнэр нөхрийн бие бинийгээ хайрлаж үхээс буцахгүйсэн тэр анхны хайр нь хайж байна. Үзэн ятхаас ч бүр бие бинийгээ бүр хөнөөхөс буцахгүй бол тэр амжигтай зүйлийг хийж чинь тэр хайр нь хайж байна. Тийм учраас бас Библиэлд сатаныг мөн чанараар нь тэр хулгайч гэж хэлдэг байна. Тэг өнөөдөр тэр алж устгах хулгайлж сүйдэх хэрэгсэн тий. Тэг өнөөдөр магадгүй маш олон хүмүүс одоо амьдралаа гэр бүлээ анхны хайраа тэгэл гэр бүлийн тэр ариун сайхан харилцаа ахмад үсэг тэр зулаагаа гიშгэд төрсэн сайхан ах дүүс хүртэл одоо бие бинийгээ хизээч танихгүй хүмүүс шиг тий. Тэгэл болцоо явж байгаа нь хүүхэд наснда ямар сайхан бие бинийгээ хайрлаж бие биенийхээ төлөө өстө өвхөөс буцахгүй хайртай дүүгээ ахаа их чи харамлаад зүтгэжсэн тэр гэр бүлийн ах дүүсийг харилцаа өнөөдөр ингээд ортос мартагдсан явж шүү дээ. Бас бид итгэхгүйсэн ч тэр муу нэгэн бидний амьдралд таны амьдралд тий өдөөл байх. Аимшигтай ажиллаа хийсэн байгаа байхгүй. Тийм. Тэгтэл хүмүүс чөтгөр байхгүй, бурхан байхгүй, там байхгүй, дэважин байхгүй, би итгэдэггүй, итгэхгүй байна гэл ингээл. Тэгтэл аль хэдийн сүрч гисэн. Чөтгөрийн нөгөө хийсэн хамгийн том хуурам эхлэлт бол өөрийгөө байхгүй гэж итгүүлсэн гэж нэг үг байдаг шүү дээ. Энэ бол Библийн үг биш л дээ. Гэтэ энэ их оновчтой үг санагдав. Тэр үнэн. Тэр чин худал хуурамгийн эцэг нь юм а, их сурвалж нь юм а гэсэн байдаг. Яг чөтгөрийг байгааг мэдчих юм бол хүн бурханд итгэх байхгүй. Сатанизм яагаад хөгжөөд байгаа гэхээр тэрийг сатаныг одоо зүгээр л айдиа гэж ойлгоод байгаа байхгүй. Зүгээр санаа, үзэл санаа гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэнгүүт яг жигнэсээ чөтгөр гэдгийг ойлгох юм бол тэгж чөтгөр шүтлэгтэн Монгол байсан үе байгаагүй л дээ. Тэгэнгүүт зүгээр л тийм байдгүй маа гэдэг тийм ингээд. Сатан хүртэл анх хүнийг мэхлэхдээ могоон дүрээр ирж мэхэлсэн шүү дээ. Хүн могоотоо ярьж ил гэж бодсон тэг. Гэтэл тэр бол тэр муу нэгэн байсан. Өнөөдөр энэ цагт бол тэр муу нэгэн сатан бол хүмүүсээр дамжуулж ажиллаж байна. Тэгэл нэг сайхан над дээр ч гэсэн нэг Христийг дагах гал бо архинасаа гарах гал хичээж явах үед нэг найзаар руу дамжуулаад намайг бүдрүүлчихвүлээ. Нэг найз маань арх барьж орж ирэл. Нараа миний найзтай эхнэрээсээ салаад та найз настаа. Сэтгэл санаагаар унж ийна. Найзаагаа л бодож ирлээ.
чийл болгодоод нэг чамтай л нэг дотроо онгоотл яриагээ төрөөд ирлээгээл нэг шил ярих гараад ирж байгаа юм чи. Тэгээ би чи нэг дөнгөж Есүст итгэцэн. Яста жинхэнэ нөгөө нэг яста архиа уухаа болчихсон сайхан нөхөр суужсэн чинь найз минь тэгэл ороод ирэнгуут л нэх хүчргүү найзыгаа ойлгодог вааги. Тэгэл найзтайгаа нэг юм хувааж ууж явах шиг болсон. Тэгэл тасарсан. Тэгэл нэг мэдсэн чинь гэмт хэрэг хийцэн байж л. Гэмт хэрэг хийцэн байсан? Ухаан байхгүй. Яасан мэдээгүй. Яста ховстуулсан гэмээр л юм болж ирсэн. Тэг өнөөдөр муу нэгэн тэгэл таны хайртай хүмүүсээр ч ярьж магадгүй. Таны үзий яддаг хүмүүсээр ч ярьж магадгүй. Тэг муу нэгнийг үгэн танихад амархан шүү дээ, тий? Ямар ч гэрлийн тэнгэрэлч арх ууй гэж орж ирэхгүй шүү дээ. Ямар ч гэрлийн тэнгэрэлч тий шовдын завхаарыг нэг сайхан бүсгүй байна, сайхан залуу байна гэж орж ирэхгүй шүү дээ. Таныг хэн нэг аливаа буруу зүйлд уруудтаж байгаа тий. Тэр бүх зүйл чиний хичнээн сайхан найз чинь байсан ч тэрний цаана тэр буруу нөхөрлөлийн цаана нөгөө муу нэг орсож байгаа. Тэр могооч юм байж байгаа шүү дээ. Эртний могоо байж байгаа. Тийм учраас Библиэд шилжиж муу нөхөрлөл сайн зуршлуудыг эвдэлтэй юм а гэж. Тийм учраас бити төрөлт, бити мэхлэгдэх гэсэн үг шүү дээ. Яг гэвэл энэ цаана мэхлэгч байж шүү дээ. Тэр буруу муу нөхөрлийн цаана. Тэгээ би бас эргээд харахад бол ингээд амьдралдаа бас алдсан бас нэг чухал зүйл одоо бүдэрсэн шалтгаан бас найз нөхдийн нөхөрлөөр дамжуул би бас их мэдэрсэн байл. Буруу нөхөрлөл. За. Одоо бидний яриаг сонсож байгаа Христ итгэхийг хүсэж байгаа хүмүүс ямар залбирал хийж яаж итгэх вэ? Надад болохоор яг бүр 12 онд яг сүмд очиод би сайн мэдээ сонсоог хүссэн шүү дээ. Тэгсэн чи яг нэг их хэлсэн юм а. Итгэл аврагдчихдаг. Тэр надад амар гой санагдчихсэн. Ямар гой тэгвэл итгэж л та гэж бодогдчихсэн тухай. Тэгтээ яг тэгэл дараа нь буддизм гэж шал өөр юм гээл явцсан л та. Тухайд. Тэгэхээр одоо сонсож байгаа хүмүүс яг Христ итгэя сүмд явахаасаа ч өмнө зүгээр л сүмд явахгүй байлаа ч гэсэн хамаагүй зүгээр л сүнс маань аврагдав. Яг яаж тэр Иесуст чинь залбирах вэ? Гэвэл хамгийн чухал нь гимшил. Гимшилгүйгээр итгэх мэдээж одоо боломжгүй гэж хэлж бол чөтгөр хүртэл итгэдэг байхгүй. Есүсийг амьд гэдгийг мэднэ, Бурхны хүү гэж мэднэ, тэр ирсэн, тэр амилсан, тэр хожим ирнэ, өөрийг нь тэр галтнуур тайна гэдгийг чөтгөр мэдж байгаа. Тийм учраас Есүсийг хүртэл ингээд ирээд синагогт сургаал заахаар ороход бузар сүнс шүглцэн хүн те хашгираад хамгийн дээд Бурхны хүү Есүсээ гэж хашгирж исэн бач тэр муу сүнс Есүсийг мэдчихин таньжин цагаас минь өмнө биднийг зовоохоор ирвэ гэж хэлж исэн байгаа шүү дээ. Яг гэвэл муу сүнс бас галт тамд хаягдана гэдгийг мэдчихин. Герасины чөтгөр шиг байсан юм те. Харин бид нар тэр сатанаас өөрөөс нь ялгаатай байх бидний итгэл юу юм бэ гэвэл сатан хизэж гимшидэггүй. Сатанд гимших ямар ч сэтгэл байхгүй. Тэр алж байхдаа залилж хүмүүсийг хүндрэлтнийг сүрүүлж байхдаа гэр бүлээр нь оронгоор нь сүрүүлж байхдаа тэрөнд өрөвдөх сэтгэл байхгүй, гимших сэтгэл байхгүй. Би арай хитэрж ин да одоо нэг жоохон зогсоё. Энэ хүнийг би арай дэндүүлчлээ гэх тийм сэтгэл байхгүй. Тэрүнд тийм мэс чанар байхгүй. Харин бид нар Христэд итгэж ирэхдээ бидний ялгаа нь бол би арай хитэрчлээ. Би ханыгаа арай зовоочлаа. Би аав шиг байна. Би хитрхи дээрлэгчлээ. Би ээж аваагаа үнэхээр хитрхи гомдоочлаа. Эсвэл би үр хүүхдүүдээ үнэхээр гомдоочлаа. Хэлэхгүйгээр хэлжлээ. Гимшиг сэтгэлэл бидрийг тэр муу нэгнээс ялгаатай байлгаж байгаа. Хүн гэдэг бодгол гимтэй. Гэхдээ гимшиг сэтгэл байна гэдэг бол авралын найдвар байгаа. Тийм учраас хүн ямар нэгэн авралын залбирал хийнэ гэвэл энэ бол тийм татаа тунгаа шиг тийм хэцүү тий ойлгохын аргагүй зүйл биш шүү дээ. Хүн болгон өөрийнхөө амьдралын түүхийг мэдж байгаа, өөрийнхөө алдаа, өөрийнхөө нууцаа мэдж байгаа. Хүн болгонд хинт ч хэлэхгүй гэсэн тэр нууц байгаа шүү дээ. Тэр чинь та гим хийснээ мэдээд байгаа. Мэс чанар чинь зовоод байгаа, ичээд байгаа, харамсаад байгаа гэж чинь одоо илэрнэ шүү дээ. Тэр зүрхэл Бурхны өмнө дэлгээл Бурхны илгээсэн тэр аврагч Иесус Христ хандаад Иесус эзэн минь би гэмт хүн. Би амьдрах ёсгүй амьдралаараа амьдрсан байна. Би сайныг хүсдэг. Гэхдээ хүсдэг сайнаараа амьдрч чадахгүй. Намайг уучлаач, надад туслаач гэсэн ингээл энэ залбирал. Миний амьдралыг авраач энэ нүглээс. Хожим би үхэхэд үнэхээр тэр там байдаг бол би тийшээ явмааргүй.
Энэ тоглоом биш шүү дээ. Хэрвээ тэр үнэхээр галт там руу би явж байгаа бол тэр нь байдгийн бол намайг авраач. Хэрвээ та үнэхээр амьд юм бол та бас надад мэдүүлж өгөөч. Энэ хүмүүс Христ байдаг гэл амьд гэл Есүс тэгж хэллээ гэл Есүс идгэлээ гэл яриа л. Тэр 2000 жилийн өмнө тэр Христийн түүх дээр тэр Бурхны хүү ирээд тэр агуу хүчит үйлс гайхамшиг тэмдэг дотор явж энэ бүх зүйл үнэн юм бол Есүс над өөрийгөө мэдүүлж өгөөч. Би таныг мэдье гэсэн тэр л сэтгэл байхад тэгэл болоо шүү дээ. Түүнээс шиг ингээд олон 100 өдөр бясалгаал даяанчил цуугаад ах ямар хэрэг байсан. Тийм шаардлага байхгүй шүү дээ. Энэ аврал хүн болгонд маш энгийн болгож өгсөн байхгүй. Тийм адармаатай биш. Тэнд хүндж ойлгомжтой. Шашин бол маш адармаатай шүү дээ. Бүр адармаатай байх тусам хүн сүсгэлж дагна гинэ. Энгийн байхлаар тоохгүй. Тийм учраас ердөөсөө нэг үзмэрчд ч юм уу нэг мэрэгтэлэгчд ч юм уу нэг адармаатай юм хэлвэл хүмүүс улам сүсгэлээр гоё болчих байх гээл тэрийг нь аатаа ингэ дагна. Гэхдээ хизээ тэгээ өөрчлөгдсөн юм. Юу өөрчлөгдөө эргээд харалтаа тий. Дэнд амархан болгоод өгчхөөр тоохгүй. Тий. Аврал гэдэг бол зүгээр хөдөө бичиг үсэггүй хар багасаа малныхаа одоо хотноосоо гарч үзээгүй малын захаасаа салж үзээгүй тэр энгийн хөдөөний малчин хүүхдэд зориулагдсан байхгүй. Тэр бичиг үсэг мэдэхгүй тэр хүнд зориулагдсан. Тэр Африкт тэр овг отгийн тий тэр одоо жинхэнэ шууд амьдарч байгаа тэр хүн ч гэсэндээ ойлгогдохоор авралыг ийм энгийн болгож өгсөн байхгүй. Тэгээд одоо амар өндөр боловсралтай хүн байлаа ч гэсэн Бурхны хувьд тэр энэ яг юу гэсэн ч үгүй тий. Бүгд л адилхан мангар байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдэнд нь ойлгомжтой болгоод өгсөн. Тийм учраас Ром 1-р бүлгийн 16 дээр 1-р бүлэг дээр угаасаа ингэж хэлсэн байт. Хүмүүсийн мэрэгүү ухаан бол Бурхны өмнө бол монхоглол юм гэж. Бурхан энэ дэлхийн цэцдэг ичээхийн тулд ердөөсөө мөхсмийг сонгосон, монхгийг сонгосон. Тэгээ ингэснээр нөгөө Бурхны өмнө ямар ч махбод би бусдаас илүү эрен хайж, даяанчилж, би бусдаас илүү ариун гэгэн зүйл хийсэн учраас аврагдлаа гэж бардамнахгүй тулд. Ямар ч махбод Бурхны өмнө сайрахгүй тулд Бурхан авралыг зүгээр итгэлээр ингэж үнгүү өгсөн. Trax гэдэг нэг ютубер залуу нэрийн зөв санаж нөгөө алтны юу байхгүй худалдаач юм байхгүй алт үнэт хэдлээ алмаа центр зардаг. Тэгээ контент хийдэг. Тэгээ мань хүн анх алдартай болохоос өмнө годомжинд ингээд одоо паднуусан дээр юм алтан туухай мөнгөн туухай тавиад годомжинд ингээд энэ жинг мэдэх юм бол өгөө. Тэгээ заримдаа зүгээр тарана мэ аваач гэдэг. Хүмүүс авахгүй тэр юм. Ягаад тэгэхээр нөгөө бид нар чи хэдэн зуун жилийн турштай нэг хуурч мэхэлж явцсан. Тэгээ хүн тэгээ зүгээр алт өгнө гэдэг хин ч итгэхгүй. Тэгвэл хин нэг ингэж ивэл энэ ямар нэг юм сурталчилах гэж байгаа, ямар нэг юмд оруулах гэж байгаа гэд хашралт. Тэнгүүд нөгөө үнэгүй юм зөвхөн хавлагны авах нь л байдаг гэдэг ч юм уу. Ийм муу итгэлүүдээр дүүрсэн бид нар амар хашралж амьдраа сурцсан. Тэгвэл мань хүн цэвэр алт ингээд өгөх гээд байгаа байхгүй. Авахгүй нөгөөдөл нь. Тэгээ маш цөөхөн хүмүүс тэрийг авдаг байгаа. Тэгээ сүултээ алдартай болоод нөгөөдгөө ч хүмүүсээ ирэхээр шаваад авдаг болсон. Тэнгүүд яг эзний авралыг энтэй адилхан санагдаад. Зүгээр л ингээд хүрээ дэр тэгээ болоо. Тэгээ Христ итгэгчнэрийн ярьж байгаа зүйл нь бид нарыг болохоор одоо нэг сүмдээ явуулаад тэнгүүд тэндээс ашиг нь цөмийнх нь ашиг өсөх гээд байна гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тийм л гэж ойлгоод. Надад одоо жишээ нь одоо тэр сүмгүй байсан 2 жил тэгвэл би яах гэж тэр Есүсийг яриад байсан болж таарч. Тэгээ надад ямар ч тийм санхүүгийн ашиг юм уу байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө тийм гоё юм ингээд хүн зүгээр өгөхөр хүмүүс ингээд болгоомжлоод байгаах энэ яг яах гэдэг те хаширлаад байдаг. Бүх юм яг нэг юм төлбөртэй төлөөстэй болоод эхлэнгүүт илүү. Тэгэд ингэж байгаа байхгүй. Манай их нэр хэлний сургалтын төвд ажиллаж исэн байгаа. Тэнгүүд тэтгэлэг авсан хүмүүс хичээлдээ хамгийн муу ирдэг гинэ. Үнэгүй авчих. Би бас сэтгэл зүйч. Тэнгүүд нөгөө төлбөрийг угаасаа авах ёстой байдаг. Би бас хүмүүсийг ингээд амьдралынхаа нөхцөл байдлыг харж үзээд үнэгүй ажиллаж үзчихсэн. Тэнгүүд үнэгүй ажиллаж байгаа хүмүүс хамгийн их хоцорно, хамгийн хариуцлагагүй ажиллана. Тэнгүүд гинт аймаад утгагүй санагдаж байна. Гэхдээ ер нь төлбөрөө төлөө тэгж хариуцлагатай байгаа тэр хүмүүсийг өгдөгдөг адилхан үйлчлэгийг би энэ хүнд үнэгүй өгөөд иж яах вэ? Тэр хүмүүсээ би илүү цагаа зарцуулах хэрэгтэй юм шүү дээ гэж бодож байсан. Тэгвэл бид нар нөгөө юм үнэгүй өгж байгаа сайн юмыг ингээ хог мэт үздэг. Тийм сэтгэлгээтэй байгаад байгаа. Угаасаа нөгөө авралын энэ одоо авралыг гэж яриа. Авралыг төлөөс төлж авах боломж байхгүй шүү дээ. Тий. Хин төлж юугаар төлөх вэ? Юугаар төлж чадахгүй. Энэ дэлхийн бүх алт эрдэнэс алмазыг цуглуулаач аврал гэдэг ийм агуу зүйлийг бүр үнэлээд
зарах боломжгүй л дээ хинч төлж чадахгүй. Энэ үгний чинь бүтээс нь бурхан юм чи яг бурханд одоо буцаагаад алтайг ухаад өгөх юм уу яг. Үнэн. Тэнгэрийн хаан дуусла алт ч одоо зөвхөн шалны материал биз дээ. Тэгэхээр ч одоо бурханыг юугаар бодлож авах вэ? Авралыг тийм. Зөвхөн бурхан өнгөө өгч гимшээд итэг гэж хэлж байгаа. Тэгэл би чамайг аврах, би чамайг уучлая. Мэдээж бид итгэсэн бол дагах хариуцлага байна л да. Тийм ээ. Бид тэг итгэсэн бол дагдаг юм л дөө. Алдаж онооч гэсэн дагна. Унаж босооч дагна тий. Бурхан гэд итгэж байгаа бол тэр үгийг угаасаа дагмаар санагдаж байхгүй бол хэцүү санагдаж шин. Гэхдээ тэгээд үнэхээр итгэсэн хүн чи яг чам шиг тий. Ингээл бусдад ярьдаг л байхгүй юу. Энд ч одоо итгээгүй бол одоо бид хоёр юу хийж сууж байгаа? Үлийг хийж сууж байгаа гэдэг чи тий. Нэг уулан дээр нэг удаа таарж байсан ахтайгаа уулзаа. За та энэ сонсож байгаа хүмүүст хандаж одоо юу хэлмээр байна? Нэвтрүүлгийн төгсгөлд. Миний хувьд одоо сүүлийн үед одоо би нэг ийм зүйл бодож байна. Одоо нөгөө фейлдэх гэж ярьдаг шүү дээ тий. Одоо бүтлгүүтэх гэж орчуулж болох байх. Залуучууд фейлдэх гэж ярьд юм л да. Тэгээд сайн аав байх гад фейлдсэн хүн байгаа. Сайн нөхөр, сайн эхнэр байх гад фейлдсэн мэдрэмжтэй. Үнэхээр өстой хүслээр болдгсон бол хичнээн сайхан даанч болохгүй юм тий. Тэгээд хичнээн сайн хичээсэн чи заримдаа үр хүүхдүүдтэйгээ үл ойлголцох. Хичнээн сайн хичээсэн ч хань ижилтэйгээ үл ойлголцох тий. Хичнээн сайн хичээсэн ч тэгэл найз нөхөд хамт олон нэг л өдөр хөндөрөл өстой гомдол үзэн адалт хизээч одоо бие бинийгээ хайрлаж хөндлөж явж байгаагүй юм шиг. Анхнаасаа л ердөөсөө дайсан болол амьдарч исэн юм шиг ингээл бүх харилцаа нь урчсан. Тэгэл ажил бизнес нь тий үйлчлэл нь фейлч гэсэн мэдрэмжтэй явж байгаа хүмүүс. Битээ сэтгэлээр унаараа л гэж хэлмээр байна. Бид шавар тундаг тий. Гэтэ бид нэр шавар тунцсан юм чи эндээ амьдрий да гэж хэлдэггүй шүү дээ. Бид нар босоод хуцаа угаагаад усанд ороод амьдрдаг үст. Тэр үн шиг та бүтлгүүтж болно. Угаасаа бүтлгүүтдэх чорвоо. Бид төгс биш л юм чинь бид алддаг. Тэр үед амьдрах урам зоригтой бай, итгэлтэй бай тий. Бурхныг дуудаараа, Иесусыг дуудаараа. Аврал байдаг, аврагч байдаг. Тэгээд уйлах цаг байхад энийх цаг байдаг. Чулууг цуглуулах цаг байхад шидэх цаг байдаг гэж. Тэгээд Тэнгэрийн доорх бүх юм ингээд ээлжилдэг. Тийм учраас өнөөдөр та амьдралын ёроолд орсон мэт үнэхээр хэцүү тийм өдрүүд ирсэн ч энийг давсны дараа сайхан цаг байдаг шүү. Харин та энэ бүтлгүүцсэн үедээ бол юунаас алдчих вэ гэдгээл сайхан тунгаан бодоод эргцүүлж бодоод ухаарлыг аваад босох хэрэгтэй. Тэгээ Библиэлд ч юм үг гэдэг. Бүтлгүүцсэн үедээ тунгаан бод, баяртай үедээ жаргалтай бай. Жаргалтай үедээ баяр хөөртэй бай гэж. Айл эднийг энэ одоо нэгэнт л одоо энэ хорвоо бидний энэ хорвоод төрсөн болгон бид нар ингэж л байгаа. Энэ зүйлийг туулдаг л болохоор тэгэл босоод явах хэрэгтэй байна да. Амьдрах сайхан шүү дээ л гэж хэлмээр байна тий. Адал явдалтай амьдрах бүр сайхан шүү дээ тэгт. Уралдаанаа сайхан гүйж дуусгацгаая тийм ээ. Уулын оргилд гарахын тулд бүгд л махидаг. Оргилд гарсны дараа ямар их баяр хөөр ирдэг үлээ. Тэрүүнтэй л адилхан бид нар амьдралд уулын оргилд ноцж जैन тий. Бүдрэн, өнгөрн, магадгүй шархлан. Гэхдээ оргилдоо гарахсны дараа ямар сайхан мэдрэмж ирэх вэ? Тамирчин хүнээр бодох юм бол би одоо тамирчин хүн байсан. Газар шаргалтал бэлтгэл хийн шүү дээ тий. Үнэхээр орхио явчмаар. Үнэхээр аимшигтай гэж хэлэхэд тохирохоор бэлтгэл хийн штэ. Олон улсын тэмцээнд бэлтгэгдэж байх үед. Гэхдээ алтан медаль зүүх үед тэр бүх зовлон алга болно. Нөгөө талаас за их хүний төрхийн зовлон байна. Бид ирчүүд бид нар төсөлж чадахгүй үстэй. Тэгээ эмэгтэйчүүд битгий шолоороо энэ төрж үзээгүй төрхийн зовлон ярьлаа гэж. Тэгээ ямар амар зовлон байдаг гэдэг үлээ те. Гэхдээ төрсний дараа яадаг үлээ те. Тэр төрсөн үрээ хараад бүх зовлон алга болдог шиг. Яг энэ амьдрал дотор ингэж та элдв зовлон туулж ямсаж яваа бах. Магадгүй та шорондолооч явж иж магадгүй бүтлгүүтэй. Гэхдээ шоронд ороод гараад ирэлдэ. Тэнд хүн ордог л газар шүү дээ тий. Тамд л орч болохгүй. Түүнээс тэр бусад юм бол яах вэ? Хүн эмнэлэг твтэн, шоронд чорно тий. Хүн янз бүрийн асуудалд орно. Тэр бүхнээсээ ухаарлыг аваад босоод ирээсэ тий. Харин тэр алдаагаал давтмааргүй
байгаа байхгүй юу? Нөгөө нохоо бөлтсөд олоодаг шиг гахаа угаагдаг чавтаа буцаж хөлбөрдөг шиг л яг тэр нохоо хааны амьдралаар л алдсан алдаагаал давтаж явмаарг байгаа. Гэхдээ заримдаа бид нар ингээд яг тэгчдэг л дээ. Тэгээ Библич хэлдэг зөвхт хүн 7 бүдэрсэн ч 8 босд юмаа гэж. Тэгээ 7 бүдэрсэн ч 8 босвол явцгаая гэж хэлмээр. Тэгээ бурхан ивэг бурхан байдаг шүү. Бурханд итгээрэй. Бурханыг эрен хайгаараа тэр ойрхон байдаг гэж Библи хэлдэг. Сүмд хүрээд ирээрэй. Тэгж л хэлээ да. За танд баярлалаа. Өнөөдрийн ярилцлага маш сонирхолтой байлаа. Тэгээд манай нэвтрүүлгийг энэ хүртэл сонссон сонсогч нартай баярлалаа. Өнөөдөр та бидэнтэй ярилцгаар Иесусийн хаанчлал чуулганы пастор Нармантах маань ирж ярилцлаа. Хайгуула бити зогсоогоорой. Та бүхнийг маань үнэн олохолтгой. Та бүхний амьдрал бүх зүйл дээрээ сайн сайхан байж Бурхантайгаа буцаад хамт байх тэр амьдралаар амьдрах болтугай. Та бүхэндээ дараачийн дугаараар уулзцгаая. За баярлалаа. 19 цаг. Супер. Хэдэн цагаас Ямар гоё. Энэ араа